За амархан сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн хамт амын төшүүлье. За юуны өмнө хандлага нэрэгч төвийн бус байгууллагын дүүнэртээ урьж өнөөдөр бас та бүхэнтэй уулзуулж байгаа явдалд бас баярлалаа. Хөрөлцөн ирсэн эрхэм дүүнэр та бүхэндээ ч гэсэн бас баярлж гэлааж байгаагаа илэрхийлмээр байна. За тэгээд би ерөнхий ярих зүйлүүдийнхээ өмнө та бүхнээс ахыхаа бас одоо энэ хийж хэрэгжүүлж байгаа ингээд санаж бодож явдаг зүйлүүдийг та бүхэн бас анхаарч ирнэ хардаг уу? Ер нь ахыхаа энэ хийгээд байгаа зүйлүүдийг ер нь анзаардаг уу гэж бас нэг асуумаар ах юм. Ер нь тийм хүмүүс хэр олон байна энэ дотор? Ер нь бол ерөнхийдөө ингээд анзаарч идэг юм байна, тийм ээ. Би яг ямар сэдвээр бас санал бодлоо хуваалцах вэ гэдэг талаар би бас эхлээд мэдмээр байгаа байхгүй юу? Санаа давхардуулахгүйгээр тийм ээ тэгж бодоод байгаа байхгүй юу? За тэгэхээр би ямар ч хэлсэн өнөөдөр Монгол хүн болж төрснөөр энэ дэлхийн цээжин дээр энэ сайхан уул усны тэгш мөн хөх тэнгэрийн оронд төрснөөр бол бахархдаг. Эгэлжирийн нэг та бүхний адил өөрийнхөө бас амьдралд тавилан тойргийг бас гүйцээж бас энэ амьдрах энэ хувь тавиланг бас ойлгож ухаарч бас энэ амьдралыг амталж явал нэг бас нэг адилхан бодгаал адилхан нэг Монгол залуу байна. За ахын хувьд бол одоо энэ 40 хүрэхэд нэг хэдхэн жил дутуу байна. За одоо энэ дотор энэ хичнээн хэдийн насны залуучууд байна? 18-аас 22-ийн хооронд байгаа юм байна, тийм ээ? Сайн хөхтөд. За тэгэхээр би зүгээр энэ Монголын улирал цаг агаартай бас Монгол хүний тавиланг холбож та бүхэндээ бас хэлж өгье гэж бодож байна. Ер нь бол Монгол дөрвөн улиралтай тийм үү? Улирал болгоны одоо тухайг сайхан дуу, сайхан ёроол, сайхан одоо амьдралын түүх цадиг монголчуудад байдаг. За тэгээд ер нь бол хаврын улирлыг ингээд хэдүүлээ төсөөлээ. Ингээд салхи шуурхтай, ингээд дөнгөж одоо ногоо соёолж хилдэг. Тэгээд хаврын тэнгэр хойсог нуур гэж тийм ээ. Ингээд янз бүрийн ингээд байдлаар одоо өөрчлөгдөж идэг юм байна л та. Тэгэхээр Монгол хүн ер нь хүний амьдрал ч гэсэн энэ байгаль ертөнц өөрийнхөө төрсөн гарсан нутагтайгаа их адилхан юм байна л да. Одоо ингээд хүний амьдралыг улиралтай зөвөрлөх юм бол тгээс 20 насыг бол хаврын улирал гэж зөвөрлөдөг юм байна л да. За ингээд тгээс 20 наснд хүн яадаг вэ? Дөнгөж хөлд ороод хилд орохдоо нэг юмнаас унж бэлтчих гээд яг л хаврын улиралтай адилхан байдаг. Дөнгөж одоо өмс соёолж цэцэглээд ингээд хүүхэд чинь одоо бас хөлд ороод ингээд бас л яг л цэцэг шиг ингэж ургаж дэлгэрээд тэгэл нэг ер нь бол тгээс 20 насны хооронд балчир бага нас за тэгээд өсөх нас тэгээд ингээд нялх наснаас энэ залуу нас хүртэл тийм ээ энэ нас хооронд бол хүн энэ амьдралыг маш их ойлгож одоо ялангуяа багасаа тэг наснаасаа эхлүүлээд ер нь ихийн хөвлөд үүснээсээ эхлүүлээд ерөөсөө энэ амьдралыг ингээд соронц мэт ингэж хурааж авч идэг юм байна л да. Тэгээд энэ хаврын улиралтай маш их адилхан учраас залуучуудыг хаврын улиралтай их зөөрөлдөг. Тэгээд энэ хаврын улирал тгээс 20 наснаас хоошоо ирэхэд 100 цаг эхэлдэг.
20-40 насыг бол монголчууд 100 цаг хүний амьдралын идэр залуу нас гэж үздэг юм байна. Энэ үед яадаг вэхээр яг 100-ийнхаа удирдалтай адилхан. Бороо шаагаад, тэн цэцэг ногоо, навч дэлгэрээд, айраг цагаа, энэ ан амьтан байгалийн тэр бүх сайхан үзэсгэлэн гоо төгс бүрэлдээд ингээд явдаг. За энэс 20-40 насыг бол хүний амьдралын 100 цаг гэдэг буюу хамгийн одоо эд гал халуун насыг бол ингэж нэрлэдэг ажээ. За 40-с 60 насыг бол хүний амьдралын намар цаг гэдэг юм байна. Ингээд монголчууд маань насны намар гадаа ирэхээр нартын жамыг ухаарах юм даа гэх. Ер нь бол одоо хичээл нас руу одоо цэл залуу наснаасаа одоо шилжээд одоо идэр нас руу хичээл нас руу тийм ээ ингээд шилжээд ирдэг. За ингэхээр зэрэг яадаг вэхээр хүний амьдралын бас одоо нэг одоо наан цаар бүх зүйлүүдийг ойлгоод ингээд ухаарад ирдэг. За тэгээд ер нь нэг 50-60 нас хүрээд ирэхээр зэрэг хүн бодоод бас ингээд амьдралын идэх одоо хүний хурд хүч саарад ирдэг. За ингээд 60-аас 80 нас 90 насыг бол хүний амьдралын өвөл цаг гэдэг. Энэ үед бол хүмүүс яадаг вэхээр өөрийнхөө үр хүүхдүүдэд бол одоо тгээс 20 наснд 20-с 40 наснд ингээ хурааж хуримтлуулсан туршлага тэр бүх зүйлүүдийг бол өвийг өгдөг дээд эс буюу ингээд өөрийнхөө дурсамж дурдхлыг үр ач зээнэр үр хүүхдүүдэдээ одоо ингэж амьдрах хэвээр чи ийм газар төрсөн шүү чи энэ ингэхгүй бол ингэдэгэн шүү ийм буруу зүйл хийж болдгоо шүү бидний нэр алдар тэ энэ зүйлүүдийг бол унгаж доош нь бууруулж болохгүй шүү чи амьдралдаа маш сайн амьдралын түүхийг бичих ёстой шүү гэдэг ингээд одоо стад нэг өвлийн удирдал гэдэг бол нэг өвлүүлжүүлдэг гэдэг шиг хүн бодвол 60-аас 90 наснда бол бүх зүйлүүдээ өвлүүлжүүлдэггээд энэ хорвоогийн тавилан төөргөө жамаа гүйцээгээд энэ хороогоос буцдаг ажээ. Тэгээ монголчууд бол энэ хороогоос буцна гэж ярьдаг. Тэгэхээр нэг газараас бид нар ирсэн байна да. Тэгэхээр бидний энэ цээжин дотор байгаа энэ сэтгэл зүрх энэ нэг ингээд биднийг нэг инээлгээд уйлуулад баярлуулад ингээд айлгаад байдаг. Энэ нэг зүйл бол энэ сэтгэл зүрх мөн чанар гэдэг зүйл бол бас нэгэн газраас ирдэг байх нэ. Тэгээ энийг бол монголчууд бол бэлгшээж ярихдаа бол мөнх тэнгэрээс ирдэг буюу бас бид нар нэг үүрэг тавилангаа бас гүйцэх гэж ирдэг байх нь л дээ. Тэгээ ер нь бол хүн энэ хорвоо дээр энэ үүрэг тавилангаа ойлгож гүйцэхийн тулд юу хийх ёстой бэ? Энийг мэдэж таньж явах ёстой нас бол би одоо та нарын яг эд нас гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн бас ингээд бас та бүхний одоо яг л энэ оюутны ширээнд байсан одоо энэ өдөр сууж байгаа шиг яг л адилхан энэ зүйлүүдийг дайраал өнгөрсөн. Энэ үедээ бол би бас л их л олон зүйлүүдийг бодож ирсэн. Би анх нэг 19-20 настай байсан юм байна да. Би ч одоо 1-р дамжааны оюутан байлаа. Тэгж яхтаа нэг хэдэн сайхан дуу дуулуулж би бас болцохоор юм шиг байна. Монгол түмэндээ бас нэг дуулаад өгчмөр юм шиг байна да. Би бас нэг хөдөлмөрлөл болох юм байна да гэдэг. Тэгээд ингээд би нэг аавынхаа дүү дээр очлоо. Манай аавын дүү бол бас нэлээд гайгүй ажил алба хайшдаг. Ийм бас одоо ах дүүнэр дотроо л одоо хандаж болохоор л нэг хүн байхгүй юу. Тэгээ би анхныхаа дууг хийх гээд одоо энэ насан багын дурсамж гэж дууг хийх гээд би тэр хүнээс 50,000 төгрөг асууж утсан. Тэгсэн чинь тэр эгч маань бол надад өгөөгүй л дээ. Тэгээ би айгүй хууралсан. Олон жил тэднийд очиж би золгоогүй. Би бас ингээд нэг өсөндөө миний дэндүү их одоо шарыг хөдөлгөөд гаргасан л да. Залуу хүн чинь бас омгтой, шартай бас нэг шүд зуугаад шазуур зуучхул бас нэг монгол хүний нэг зам бол сонин зантай шүү дээ. Та бүхэнд ч гэсэн байдаг баг. Тэгээ би саяхан нэг 4-5 жилийн өмнө бас одоо нэг ам мөрөвч илэг мөрөхгүй дээ. Бас энэ хүн дээр нэг очиж золохгүй болохгүй бас нас дээрч гарч иргээд ингээд яваад очиод золгоод бид нар нэлээд их дотн сайхан юмнуудаа яриад багын дурсамжийн бүх юмнуудыг яриад ингээд бас нэг очин золгоод байж исэн чинь
Игч маань хадган дээр 50,000 төгрөг гаргаад өгдөө. Тэгээ та яаж байгаа гэдгсэн чинь. Гэхдээ чи оюутан байхдаа над дээр ирж 50,000 төгрөг өгөөч гэж гоёжсэн шүү дээ. Би тэрийг ч л өгчих. Тэг яаж байгаа гэдгсэн чинь. Гэхдээ тэр үед би чамд өгсөн бол чи болдгийм байна. Гэ чи өөрийгөө дайчлахгүй шүү дээ. Хүнээс ингэж юм гоохоор өгчдөг юм байна. Гэт өөрөө бүтээж чадахгүйгээр чи ингээд зүгээр юм бэлэнчлэх сэтгэлгээтэй болно шүү дээ. Тэр өдөр би чамайг дэндүү их сайн шарыг чинь малтж жагаад гаргасан харин чи дэндүү гайгүй юм хийлээ шүү гэж. Тэгээд би бол тэн дээр бол айгүй сонирн болсон л да. Миний бодоод гарсан бодол. Их чи намайг одоо нэг төлхөрдөөд гаргасан ухаан хоёр айгүй өөр байгааз. Тэгэхээр би бол эргээд боддгийг. Ямарваа нэгэн байдлаар хүнд тааламжгүй харьцаа үүсгэж байгаа хүн бол заавал дайсан байх. Тэр бол дайсан биш. Тэр харин чиний амьдралыг хугацаж өгч байгаа туслагч. Тухайн үедээ эргээд бодоход яах гэж тэгжсэн юм гэж бодогддог байхгүй. Би тэгээд энэ жишээг бол их ярих дуртай. Тэгээд энэ тухайн үед бол хэрвээ намайг тэгж хурцлаагүй бол миний эргэн тойрны хүмүүс тэгээгүй бол би өнөөдөр бас олонний танил болоод тэгж хөдөлмөрлөөд энээсээ илүү бас өнөөдөр ингээд уригдах хэмжээнд ингээд яригдаад ингээд би бас та нартай уулзаж зогсож явах байсан ч юм уу үгүй ч юм уу би бас яаж мэдэх үү те. Тэгээд би бас ихчтэй баярлалаа гэдгийг та бүхнийхээ өмнө хэлмээр байна. За тийм миний яриа бол ямарваа нэгэн байдлаар та бүхэн маань надад бол ямарваа нэгэн байдлаар одоо жишээлбэл та нарт таалагдах гэдэг ч юм уу. За ингээд жавхлан ингээд бас нэг намайг нэгсдэ шүтээд намайг ямар мундаг ах вэ гэдээ бодоод гараасаа гэдэг байдлаас бол миний сэтгэл зүрх хизээж ажилтдаггүй. Ингээ миний ярианы чиг хандлагч илүү явахгүй. Та бүхэн намайг ямар өнцгөөс хараасаа гэж би хүсэж байна вэхээр энэ жавхлан гэж хүн яг үнэн чин зүрхнээсээ юу хүсэж байгаа юм бэ? Энэ хүн яг өөрийнхөө байж ямар нэгэн байдлаар таалагдах гэдэг утгаасаа илүү хамгийн гол нь ах нь өөрийнхөө л байх гэж одоо та бүхэндээ их дотн сайхан сэтгэлээ хуваалцах гэдэг утгаар би бол ярилцсанаа гэж би бодож байна. За ер нь бол Монгол хүн энэ хорвоо дээр түрүүн би тавилан тойрогтой төрдгөө гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ талаар би бас дэлгэрүүлж ярмаар байна. Монголын өвөг дээдс бол биднийг яагаад энэ газар нутагт энэ дэлгэсэн тэрлэг шиг энэ сайхан хамаг Монголын өөрилгэн дээр те ингээд үлдээсэн юм бэ? Хичнээн мянган өвөг дээдс ямар их одоо цус, бодол, ухаан, сэтгэл, тэр ам, халуун ам, тэр бүх зүйлээ өргөжж энэ газар нутгийг бидэнд үлдээсэн бэ гэдэг тал дээр бол би бас бахархаж нэлээд судалж боддог. Тэгээд энэ манай энэ Монгол нутгаас бол ингэдэг юм байна. Энэ Монгол нутгийн өндөрлгөөс болвол энэ дэлхийн цэвэр усны хагалбар орчиж идэг. Тийм учраас Монголын өвөг дээдсийн ус одоо энэ байгаль энэ зүйлийг бол гинтэвэл дэлхийд тэр чигээрээ гинтэн гэж үздэг. Тэгээд энэ усных нь ихэн дээр дандаа хадгалж хамгаалж идэх хүмүүс юм байна. Тэгээд энэ далайн эргээр амьдарч байгаа энэ хүмүүс бол одоо энэ усны ихэнд амьдарч байгаа бидэнтэй харьцуулбал маш өсөж үржигдэх юм байна л да. Яагаад тэгэхээр энэ тэнд бас дулаан уур амьсгал байна. Ямарваа нэгэн байдлаар хувь тавилан нөлөөлж байна, тийм үү? Та энэ хүмүүс далайн эргийн хүмүүсээс эхлээд наашаа явъя. Далайн эргийн хүмүүс юу иддэг вэ? Заагас, жарааха, наймаалж, замаг, арваалж юу байдгийг ингээл тутраг ямарваа нэгэн байдлаар өөрийнхөө тэр дулаан уур амьсгалтай, усны уур амьсгалтай тохирсон, зогтсон тэр зүйлүүдийг хэрэглэдэг юм байна л да. Тэгээд одоо тэр хүмүүсийн өөрийнх нь бас өвөг дээдсийн ингээд үүссэн тэр бас нэг ёс заншил өөрсдийнх нь нэг хэв маягхээ гоо зүй бол бид нартай харьцуулах юм бол өөр юм усуд байдаг юм байна л да. Тэгээ энэ эдгээр хүмүүсийг бол одоо нэг дэлхий дээр нэг 7 тэрбум хүн байна гэж тооцоход бол
нийтдээ бол нэг 4 орчим тэрбум нь бол далаа тэнгисийн эрг орчмоор амьдраад байгаа шүү. За нэг бас нэг 7 тэрбумаас нэг 3 орчим тэрбум нь бол энэ томоохон гол тэнгис нуур цөөрөн дамжаад амьдарч байгаа. За тэр далайн эргээр амьдарч байгаа хүмүүсийг бол усан бийтэй хүмүүс гэдэг. Усан бийтэй. За тэр хүмүүст бол их сэрүүн чанарын одоо тийм цагаан будаа ч юм уу одоо янз бүрийн тийм сэрүүн чанарын хоол их зогцдог. Таацдаг. Далайн эргээс наашаад нэг жаахан одоо гол цөөрөм ийм болоод ирэхээр зэрэг яадаг вэхээр энэ хүмүүс маань бол хөрсөн бийтэй хүмүүс гэж нэрлэгддэг буюу одоо нэг дахиа гахааны мах иддэг ч юм уу те нэг улаан буудаа тутрах нэг эрдэнэ шишийн гурил хэргэлдэг ч юм уу нэг иймэрхүү зүйлүүдийг бол өөрийнхөө амьдралд маш их хэргэлдэг ийм хүмүүсийг бол хөрсөн бийтэй хүмүүс гэдэг. За энэ 6-7 тэрбум хүнээс маш харьцуулшгүй бага хэмжээтэй төрөлдөг. Хөөхтүүд нь хөх толботой, хөх нуруутай төрөлдөг. Ийм хүмүүсийн одоо гал бихтэй ийм хүмүүсийн үр садыг бол гал үндэстэн монголчууд буюу хөх тэнгэрийн монголчууд гэж нэрлэж бидний нэрлэдэг юм байна. Энэ хүмүүс бол 5 тансаг одоо малынхаа буян гişгийг өөртөө адгуулж ашиг шимийг нь хэрэгэлдэг. Ийм одоо тэнгэрлэг мянган бас өвгдээдсэн болоод энэ дэлхийг хурааж энэ дэлхийн байгаль ус дэлхийн өнөөдрийн оршин тогтнох хүн төрөлхтний амьдралыг болоод оюун санааны хувьд зааж удирдах чиглүүлдэг ийм өвгдээдстэй хүмүүсийг бол мөнх тэнгэртэн монголчууд буюу гал бийтэй монголчууд гэдэг юм байна. За ингээд бидний энэ одоо хувь тавилан болов заяа болов ямарваа нэгэн байдлаар энэ дэлхийн ертөнцтэйгээ маш нэгт холбоотой монгол хүн болоод ерөөсөө нэг Монголын бас нэг яриа байдаг чинь мод монголоор дуусна гэдэг чинь. Ямарваа нэгэн байдлаар энэ дэлхийн ертөнцөөс асар их юмнуудыг ингэ соролж авч их мэдрэмжүүдийг үүсгэж идэг юм байна л да. Гэхдээ өвгдээдсийн гэрээс садгин дээр бол ингэж бичсэн байдаг. Харийг даран салруулсвал хамаг монгол утмуу хахад заслан баяжвал хамаг олон жигшүү. Тэгээд энэ ёс усыг битгий алдараа одоо цадиг заншлыг битгийгээгээрээ гэсэн ийм сургаалууд бол бидний энэ өвгдээцээс бол маш их өвлөж ирсэн байдаг. Гэтэл нөгөө усан хөрсөн бийтэй хүмүүсийн соёлд одоо өөрийнхөө тавилан төөргийг энэ гал бийтэй гал үндэстэнгүүд алдаад ингээд ирэхээрээ зэрэг яадаг вэ гэхээр энэ дэлхий өөрөө уруудаж дороодж эхэлдэг. Нэгсэндээ одоо ингээд газар ус одоо ингээд нэг ус өгсөөр хүмүүсийн соёл ингээд өгсөөр энэ гал үндэстний одоо энэ хэв маяг ингээд эвдэгдээд ирэхээрээ зэрэг энд бол одоо хар муу цаг эхэлдэг юм байна л да. Тийм учраас бас өвгдээдс ингэж хэлж үлдээсэн байна. 2000 он гараад болвол Тэнгэрийн үд хаалга нээгдэнэ. 2012 оноос 21 оны хооронд хөх монголчуудын одоо эвлэлтэн нэгдэх цаг ирээд 2021 оноос цаашаа эвлэлтэн нэгдсэн монголчууд дэлхийд одоо нэр алдраад урсгаж өөрсдийнхөө одоо энэ оюуны энэ маш их том хойг үүсгэж дэлхий одоо энэ харлан доройтсон энэ учраа олохоо болсон дэлхийн ертөнцийг хураад цуглуулж энэ цагаас хойшоо хөх тэнгэрийн монголчуудын цаг эхлэх буюу хөх Азийн цээжин дээр Тэнгэрийн Монгол тодорно гэдэг ийм цаг. Тэгтэл Тэнгэрийн Монголыг тодруулах ёстой бидний одоо яг тэр цаг Тэнгэрийн Монголоо бүтээх ёстой энэ залуучууд өнөөдөр энд хуран цугларсан байгаа гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр Тэнгэрийн Монголоо бид бүхэн тодруулахын тулд яах ёстой юм бэ гэхээр өвгдээцийнхээ энэ ариун ёс заншлыг бид нар л хамгаалж бид нар л дээш нь өөд нь өргөх ёстой. За өнөөдөр бид нар амьдралтайгаа ингээд харьцуулаад үзье. Бидний ингээд яг одоо Монгол аав ээжийн захиас энэ сайхан алтан биеийн дээр
хэний ойсон хаанхын хэд маягтай зүйлийг бид нар хөх Монгол гал биштэй галаараа бадарч явдаг хүний үр садын энэ үлдсэн өнөөдөр энэ бод биен дээр нөмөрч тогссон байна гэдгийг бид бүхэн хармаар байна л да. Эмэгтэй хүн үйл оёхоо болохоор зэрэг нуруунд дээр нь үүлийнх нь нүрэн дардгийн гинлээ гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр одоо сүүлийн үеийн охид бүсгүүчүүд маань үйл урлахаа байсан. Үүлийн үр гэдэг нэг эмээнэр халаглаа сууж идэг шүү дээ. Тэгэхээр энэ үүлээ урлахаа болохоор зэрэг энэ үүлийн үр нь ингээд хүний нуруунд дээр дарддаг байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үүлээ оёхоо болоод ирэхээр зэрэг яадаг вэ гэхээр бид нар өөр хүмүүсийн үйл уралсан үүлэнд автаад ингээд нөгөө нэг хөрсөн усан соёлтой хүмүүсийн энэ автанд ороод өөрсдийнхөө нөгөө хийж чаддаг байсан юм а хийж чадхаа болоод ирээд энэ үндэстэн болоод ингээд өөрийнхөө ёс заншлыг хурааж эхлээд ингээд сүүлдээ ингээд уучраа олохоо болоод нэгсэндээ бол нөгөө хийж чаддаг байсан хөдөлмөрөө хийж чадхаа болоод ирэхээр зэрэг бүгд хоорондоо ингээд хэрэлдэж эхэлдэг юм байна л да. Тэгэхээр өнөөдөр болж байгаа зүйл бол ерөөсөө товчхон ингээд харахад бол ерөөсөө энэ л байж. За ингээд нэг бүдүүчээр нь харахаар зэрэг за энэ газар шороог чинь гялс ухаад зараад тэгээд та нарт ингээд аймаар гоё одоо өстой баялаг бүтээж өгнө эдийн засгийг чинь том болгоно гэд хүмүүс ингээд ярьдаг л байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээрээс ингээд бодохоор зэрэг бид нар хөдөлмөрлөж өөрөөсөө юм бүтээжж өөрийнхөө юмыг сэргээж Монгол хөх тэнгэрийн монголчууд сэрж одоо хөх тэнгэрийн монголоо босгоно гэхээс биш хүн авчираад өгнө хүний хэрглэж байгаа юмд ингээд хүмүүсийн соёлд автаад байвал бид нар бадарч чадах уу залуучуудаа та нараас асууя. Харагдахгүй байгааз. Тэгэхээр зэрэг ах нь бол 2007 оноос эхлээд энэ зүйлүүдийг уриалаад хилээд за ер нь бол надад бол амьдрал бүх зүйлүүд ингээд бас айгүй их олон зүйлүүдийг үзсэн, олонний танил болсон, Монгол орноо бас 6 тойрсон. Ингээд явж явах юм явцад бол юу бодогдсон юм бэ гэхээр зэрэг энэ зүйл чинь алдагдаж байгаа учраас энэ харийн хүмүүс бид нараар тоглоод байгаа юм байна. Тэгэхээр энэ Монгол ёс заншил дээр бүгдээрээ нэгдэж энийг хайрлах хүмүүс нь бид нар юм байна. Түүнээс биш би ганцаараа ингээд зөвхөн амин хуваа хичээгээд энд нарт дэлхийгээр хэсээд өөрийнхөө ганцхан энэ хоолойныхаа авьяасаар энэ авьяасынхаа зөвхөн одоо би жавхлал болж ивэл болоо гэдэг байдлаар явж болохгүй байна гэд энэ ёс заншлаа уриалж эхэлсэн байна. Болов өнөөдрийн зэрэгт бас давхар та бүхнийгээ бас та бүхэндээ гуригдах шалтгаан болсон болов гэж би бодож байна. Тэгээд тухайн үед бол хөгтөө одоо 11 жилийн өмнө 12 3 жилийн өмнө л байх нь шүү дээ. Тэг ингээд эхэлсэн чинь хөө наадахаа шар хаданд аваад шивтэл. Жинхэнэ солиорсон байна. Ингээ яваад ирсэн. Би ерөөсөө энэ бол ерөөсөө болохгүй. Тэгээд одоо манай аав маань захидаг байлаа. Тэр 2000 онд Тэнгэрийн үйд нээгдээд. Тэр 2012 онд тэр мөнх тэнгэрийн цаг нь эхлэв. Ингэх үед л миний хүүхдүүд одоо манай эмээ ч гэсэн хэлдэг байсан. Та нар ч гэсэн эмээ одоо өвөнөр чинь та нар аав ээжээсээ сураараа. Иймэрхүү зүйлүүд асар хэлж ирсэн байгаа. Тэр үед л ёсоо дэш нь өргөсөн цагт л одоо харланд ороодсон монголчин босоод ирэн шүү гэдэг. Ийм л захиарыг загсан учраас хүн аав ээжийнхээ захиарыг одоо умартаж болохгүй шүү дээ. За өөр аав ээжийн захиас биелүүлнэ гэж явж байгаатай адилхан өнөөдөр бид нар өөр соёлтой хүмүүсийн зүйлүүдийг хэтэрхийх аваад байгаа надад эмгэгдэлтэй санагдсан учраас би энэ зүйлийг явж эхэлсэн юм аа. Тэгээд энэ зүйл маань ингээд лавширсаар яваад үнэндээ бол бас одоо сүүлийн үед ингээд харахад бол бүх одоо энэ зургатуудын нэвтрүүлгийг хар тийм бүгд ингээд нуман захтаа дээлээ өмсдөг болцсон. За залуучууд ингээд айгуу гоё өнөөдөр ингээд миний дүүнэр ингээд тийм наа чин өөрийнхөө биеийн дээр тохоод ингэж байгаа маань бид нар хувь тавилантайгаа нэгдгүүд хөвцөж байгаа. Одоо бидний өвгдөөд хөдсөн дээлтэй тийм ээ тэр их сайхан бааtruуд өвгдөөдс ингээд тэнгэр дээрээс биднийг харж ийн гэж төсөөлөе л да. Одоо эмэгтэйчүүд ингээд мөнх хөх тэнгэртэй нарандаа сарандаа сүү цацлаа өргөдөг монголчууд ийм заншилтай. Энэ яагаад ингэж вэ? Тэр өвгдөөдс харж байгаа учраас бид нар
ийм гоё ариун одоо тэр сэржин мөргөөл нэг өвгөн буурал сууж идэг шүү дээ. Тэг эн чинь энэ зүйлтэйгээ бид нар байгаа гэдгийг баталгаа байхгүй дээ, нотлохоо. За тэр хүмүүс харж ийн гэж тооцсон юм. За бүгд эц харж байна. Гэтэл тэр хүмүүсийн дээл хувцсыг өмссөн, тэр хүмүүсийн ёс заншлыг дагсан тэр бидний өвгд эц биднийг таньж ивээх үү? Өвгд эц тэнгэр дээр байгаа шүү дээ. А гэтэл одоо өнөөдрийн байгаа монголчууд бид нар магадгүй энэ зүйлүүдээ хийж хөдөлмөрлж, энэ зүйлүүдэд мартаж гээж орхигдуулж байгаа учраас бидний өвгд эц тэр мөнхөх тэнгэр биднийг таньхаа болцсон байна гэж би үзээд байгаа байхгүй юу? Энтэй санал нэгдэж байна уу тав? Тэгэхээр зэрэг бүгдээрээ бүтээцгээе залуучуудаа. Дор бүрнээсээ энэ бүх зүйлүүдэд сэрээцгээе. Өөр энэ нарт ихээр биднээс өөр Монголыг хайрлах хүмүүс байхгүй шүү. Бид нар Монголоо хайрлахгүй бол өөр хүмүүсийг хайрлах уу бид нарыг? Тэгэхээр зэрэг энэ сайхан бахархлаа бүгдээрээ дээш нь өргөж ингэж явах энэ зүйлүүдийг та бүхэн маань авах гэхийн ухаанаар энэ оюун ухаандаа шингээгээрэй миний дүүнэр гэж би хэлмээр байна. За ингээд Монголын энэ өвгд эцсийн номон захтаа дийлэг яагаад өмсдөг байсан талаар дүүнэрт та нэг цухсхан хэлж өгье. Ер нь бол Монголын үлгэр домог дээр байдаг. Чөтгөр, альбан, тэрэн, гүйдэл ингээд янз бүрийн юмнууд энэ үлгэр домгон дээр гардаг биз. Энэ зүйл чинь бодит амьдрал дээр бас байдаг байхгүй да. Тэгэхээр зэрэг энэ зүйлээс хамгаалах гэж Монголын өвгд эдс энэ номон захтаа дээр ямарваа нэгэн хил ам одоо хэрүүл тэмцэл энэ хараал янз бүрийн одоо хүний хил ам атаах усал энэ зүйлээс хамгаалагдаж үлдэхийн тулд энэ номон захтаа дээлийг бол Монголын өвгд эдс өмсдөг байж байна. Яагаад тэгэхээр одоо жишээл нэг хүн хүнд муу юм боддог юм байна л да. За одоо миний дүү хэм блэ тэр өсгөө. Тэ дашма. За одоо жавхлан дашма татаарах юм байна л да. За дашма муу новш чамайг сайн сайхан явах чинь харандаа. Хүнч дотроо янз янзын боддог шүү. Дашма надаас гоё юм өмссөн байдаг ба шүү. За гайгүй чамайг. За инглээ гэж бодоход тийм ээ. Тэр муу бодол чинь ингээд нисээд очиж байна да. Тэгэхээр тэр чинь муу л одоо атаа хөсөл байхгүй. А энийг бол яадаг вөхөр тэр хар буруу хил амыг бол энэ нөгөө чөтгөр явуулсан чөтгөр нь хүрээд ирэнгүүт муу энерги нь хүрээд ирэнгүүт өмнөөс нь энэ чинь нумаа өрцсөн биш. Энэ чинь нумаа аваад намайг харавчвал яах юм бэ гэдэг энэ бол асар их дом зүүн үндэстэй зүйл байхгүй. Тийм учраас Монголын өвгд эдс энийг өмсөж явсан. Одоо та бүхэн 37 алтан ургийн хаадынхаа хувцсыг тэр одоо Баатар ирсүүдийн хувцсыг хараад үзье. Дэлхийг хэдэн мянганаар нь хурааж исэн мөртлөө өөрсдийнхөө энэ сайхан ёс заншлыг Монголын өвгдөөс хаяагүй байдаг шүү. Дэлхийн бүх улс төрийг төхнүүлж исэн очиж. Тэгсэн мөртлөө энийг хаяагүй байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хар буруу энергийг өөрөөсөө зайлуулж холдуулдаг энэ домыг энэ хуцаараа хийж исэн байгааз. Тэгэхээр зэрэг ямарваа нэгэн байдлаар энэ сайхан газар нутаг энэ ёс заншил өвгд эцэстээ бид нар хамгаалтанд ордог байна л да. Хил ам хүрдэггүй. Ямарваа нэгэн байдлаар одоо аваар усад гэрүүл тэмцэл автдаггүй юм байдаг учраас энэ зүйлүүдийг бол Монголын өвгд эц хэрэгэлдэг байж. 64 онд үлээ энэ оноо хойд хөршийн нутагт нэг том онгоц осолдсон байдаг. Тэгсэн чинь тэнд донд нэг хоёр монгол дээлтэй хүн байсан байл л да. Тэгсэн чинь тэр хоёр хүн амьдрахсан гэж хэлдэг шин. Сонирн байгаас. Тэгэхээр энэ зүйл чинь бас асар их хамгаалттай бас энэ Монголын өвгд эцсийн юм ёс заншил байсан байдаг. За тэгээд энэ эзэн Чингис хааны дээлийг бол хүүхдүүд нь авч тэр одоо Европын орноор одоо жишээл Бат хаан одоо Зевс үбэдэ жанжинараа авчиж явж тэр хүмүүст үзүүлж ирсэн юм лээ. Ийм харгас хүн байгаагүй шүү. Энэ хүн дээлээ ингэж сэмэртлэн дэлхийн амар амгалангийн төлөө явсан юм шүү гэж ингэж үзүүлж тэрийг найдагнаж хадгалж явж ирсэн гэдэг тийм домог байдаг юм байна. Тэгэхээр зэрэг ийм сайхан одоо ёс заншлаа бид нар гээчгээд одоо тэнгэрлэг монголчууд гэж өөрийгөө нэрлэж боломгүй надад санагддаг юм. Тэнгэртэй хаягдчихаа те танихгүй яахгүй. Тэгвэл энэ зүйлийнхээ сайхан загвар хамгийн гол нь энэний чинь цаана бидний хийж үтэх хөдөлмөр байгаа байхгүй юу? За тэгээд ингээд энэ хөдөлгөөн өдөр болгоо ингэж тавчилж шít.
Хүний ингээд ингэж байгаа хөдөлгөөн болоод маш олон удаа ингээд дээлээ өмсөж тайлахтаа хөдөлгөөн гэдэг. Хүний өнөөдөр ингэж яхад энэ зүрхний одоо сүүлийн үед одоо зүрхний шигдээс гэж өгч айгүйх гарч байгаа. Энэ хөдөлгөөн байхгүй болсноос болоод одоо бол хүмүүс дандаа ингэж байгаа шүү дээ. Тийм үү? Ингэж байгаа шүү дээ. Ингээд энэ ч одоо ингээд удахгүй хагалгаанд орнооч гэдэг байгаа юм шиг. Айгүй тийм бэлтгэл зүг юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүрхний шигдээс өвчин хизээж ингэж байгаа. Ингэж ийм хөдөлгөөн хийж байгаа нь тусдаггүй байна л да. Тийм учраас монголчууд маш их зүрх сайтай байдаг, зүрх зоригтой байдаг. За одоо энэ бүс ороож байгаа хөдөлгөөн ч гэсэн мөн адилхан. За тэгээд монгол эрчүүд бас ихэвчлэн одоо морин дэл дээр явдаг байсан учраас энэ бүсийг энэ бөөрөө их чангалж өгдөг. За энэ бөөрөө ингэж дааруулахгүй ингэж дарж явдаг. За эр хүний хямар нь бүсэндээ байдаг юм шүү гэж. Тэгээд ингээд энэ бөөр одоо сүүлийн үед бөөрийн дутагдлах гараад байгаа. Энэ бүсийг зүүхэ болсонтой холбоотой. Залуучууд одоо ялангуяа одоо ингээд одоо би ч бас одоо энэ судалгаа янз бүрийн юмнууд их олж харж байна л да. Тэгээ дотроо хараад шаналт юм. Уг нь бол энэ дандаа ингэж энэ бөөрөө чангалж ингэж явж ивэл бас үнэхээр бас зөв бэлгэлцсэн хувьд бол эр хүний хямарт бол нөлөөлдөг. Тэгээд дээрэс нь эрүүл хувьд хэрэгтэй гэж. Тэгээд эмэгтэй хүнийг бол бүсгүй хүн гэж нэрлэдэг үс. Бүс үгүй хүн гэсэн байна. Тэгэхээр Монголын одоо өгд эц одоо хаттуудын одоо тэр эмэгтэйчүүдийн өмсдөг байсан тэр хувцсыг хараад үзэхэд бүгд бүсгүй байдаг. Та нар тэр зүйлийг судлаад үзээрэй. Яагаад гэвэл эрэгтэй хүнийг бол эмэгтэй хүн Монголын үр хоочийг дотроо ураг тээдэг савтай. Тийм болохоор тэр савыг боож багж болдгоо байна шүү дээ. Сонин байгаас тэгвэл савнд халуун хургадаг. Ямарваа нэгэн байдлаар энэ үр хооч нөлөөлдөг. Ямарваа нэгэн байдлаар одоо тархины дарал гажиг ийм эмгэгтэй хүүхэд гарах магадлал өндөр байдаг учраас эмгэгтэй хүн болоод эмгэгтэй хүнийг бүс битгий зүүж байгаараа гэж бүсгүй гэж нэрлэлсэн шүү дээ. Тийм байгаас. За иймэрхүү зүйлүүдийг бол тэр Монголын өвөг дээдсийн ёс заншлаас харж бол энэ зүйлүүдэд бид нар өөрийнхөө загвар өнөөдрийн бас байгаа хэлбэр шинжиндээ тааруулаад бас бид нар бүтээж болно шүү дээ. Тэр бол чөлөөтэй байхгүй. Ингээд энэ дээл маань бол бас Монгол нутгийн бэлэгдэл зүйтэй. Одоо монголчууд хэлдэг шүү дээ. Дэлгэсэн тэрлэг шиг нутаг мэн гэж. Тэгэхээр энэ дээлийг бол одоо маш одоо сэгэлж ингэж цоолж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг ч гэсэн бас хайрлаж яваараа энэ дэлгэсэн тэрлэг шиг дээлээ ч гэсэн битгий цоолж яваараа гэсэн ийм бэлэгдэл зүгээр одоо энэ Монголын өвгдээс ингэж сайхан үлдээж энэ сайхан ёс заншлыг бидэнд үлдээжээ. За одоо энэ гутал байж. За энэ гутлын энэ хоншоор яагаад эрдэн байдаг вэ гэж. Газар сэндийлэхгүй. За нэгдүгээр. Хоёрдугаар газрын энэ явж байгаа энерги явж байгаад ингээд энэ гутлын хоншороор иргэдэг юм байна л да тийш. Тэгэхээр тэр газрын асар их хүч энергийг авахын тулд бас энэ бэлэгдэл зүг хийсэн байна манай өвгд ийдсэн. Тэг ингээд одоо энэ малгай гэж байж юм Монголын өвгд ийдсэн. Яг энэ малгайд ч гэсэн одоо маш их одоо утга учрууд байгаа. Тэг ингээд цааш нь ингээд тайлбарлавал асар их олон зүйлүүдийг одоо миний дүүнээ бас цааш нь дэлгэрүүлж судлаарай гэж ахын одоо хэлмээр байна. Тэг ямар тач бол ахын өнөөдөр энэ улсын хурлын чуулган дээр ороод бол 2 ч удаа уриалсан байдаг. Юу гэж уриалсан байдаг вэхээр одоо өөрөөсөө үдгэрлэж соён гэгэрүүлж өнөөдөр монголчуудыг дагуулах гэж байгаа бол өнөөдөр энэ үндэсний үйлдвэрлэл өөрөөсөө өөрчлөгдөж Монголын одоо энэ төлөө хуралдаж байгаа бол монголоороо байгаа чи та нар гэдэг санал тавьсан үг. Тэгсэн чинь энэ хүлээж авсангүй. Тэгээд би өөр гайхаад учрыг болохоо болчиход их бас жаахан омдолт хийгээд яваад байгаа юм. За энэ дээр ямар учиртай юм гэхээр монголчууд хэлжээ. Мандах төрийн малгай гэж хэлдэг гэж. За дараа нь юу гэж хэлдэг вэ? Бүтэх төрийн бүс. Дээвчих төрийн дээл гэдэг гэж. Тэгэхээр тэр тэнгэрийн цагийг бид авчрахын тулд яах ёстой вэ? Хамгийн ихний гарцсан. Бид нар энэ юу соёлоос иргэх ёстой байгааз мэдрэгдэж байна уу таахад? Тэгэхээр өнөөдөр болохоор
пиарах төрийн пяджак. Тэ. Хэрэлдэх төрийн костюм. Зангирах төрийн зангаа авчид байгаа байхгүй. Гүнээр тийм байна уу? Тэгэхээр энэ зүйл дээр бол яах вэ гэхээр нэг хүнээс эхлээд Монголыг нэг гэж тооцох юм бол чи өөрчлөгдөх юм бол монголчин тэрчгээрээ өөрчлөлтнөө залуучуудаа. Бүгдээрээ хэлбээд энэ ёс заншлаагаа бүрдүүлцгээе. Хэдүүлээ бүгдээр бүр хөдөлгөөн үүсгэцгээе. 3 сая хүнээс чамайг нэг гэж тоо. 1 2 3 4 ингээд 500 боллоо тийм үү? 570 600 боллоо. Гадагшаа тойроод гарлаа. 1000 2000 3 сая боллоо шүү. Залуучууд бол хүмүүс бол заримдаа ингээд боддог л доо. Би нэг тэрбум төгрөгтэй болох юмсан та гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэл бид нар чинь тэг наснаас эхэлдэг шүү дээ. Энэ хүмүүсийн мөрөөдөд байгаа мөнгө чинь нэгээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр чи Монголоо чамаас нэг гэж тоолж байгаа юм чинь чи хайрлаад хэлэх юм бол монголч нь өөрчлөгдөнө дээ. Энэ чинь Монголын өнөөдрийн өөрчлөлт гэж ах нь одоо Монгол ухаанд бодоод байгаа юм да. Гэхдээ энэс нэг арай нэг цаашаа зүрхгүй байхаа. Энийний цаана бол Монголоо хайрлах сэтгэл. Монголынхоо үгд эдсийг танигдах. Одоо ястаа нэг аврал ёроолыг нь хүлээгээд авах. Ингээд ийм зүйлүүд ингээд дэлгэрээд ирвэл одоо өнөөдрийн бид бүхэнд одоо нэг овтхоо байцсан нэг юм байна да энэ одоо миний халаас нь байна уу. За энэ эзэн Чингис хааны зурагтай мөнгө байна л да. За энэ эзэн Чингис хаан маань одоо би ярианыхээ хүнд хэлсэндээ харийг даган салуулзаас бүх Монгол гутмаа тийм ээ. Ингээд за үргэлжийн мөнхөд өөрийнхөө бүтээснийг өмс өөрийнхөө хийснийг хүрт эстэгвэс хөх монголчин гутмаа гэж хэлсэн байна л да. Тэгэхээр энэ үгдээс одоо бидний мөн үү эцэг дээдс мөн үү? Эцэг дээдсийн энэ гэрээс өнөөдөр бид нар ингээд иргэн тойрондоо ингээд аваад үзэхэд энэ үндэснийхээ энэ бахархал эх оронч үзэл энэ зүйлүүд бас алдчихв. Тэгэхээр зэрэг энэ хүний зургийг бид бүхэн өөрсдийнхөө мөнгөнд имтгэлийг болгоод ингээд хийсэн байдаг. Гэтэл бид нар энийгээр аачаад гадаадын худалдаж яваад байгаа байхгүй. Тэгэхээр аавыгаа гадаадад аваачаад өгч байна да. Энэ утгыг ингээд та нар дахиад сэрүүлж бодоо. Тэгэхээр зэрэг энэ мөнгөний чинь ханш өнөдөр унаад байгаа байхгүй. Хэрвээ нэг сайхан Монгол дээр оёчсон байгаа залууд очиод нэг охинд очиод заамаа би энийг ингээд олсон шүү. За жавхлангийн дуулж олсон мөнгө. Ингээд өгвөл тэр хүн Монгол хүн учраас энэ эзэн Чингис хааны үр сад мөн үү? Ингээд хоорондоо ингээд өөрийнхөө чаддаг юмараа энэ харилцаагаа үүсгэж байвал энэ хамгийн том эдийн засгийн өсөлт болох юм залуучуудаа. Түүнээс биш ямарваа нэгэн байдлаар энэ хүмүүсийн яриад байгаа за байж ёстой одоохон газрын чинь ухаад гял зарж байгаа та нарт ч баахан мөнгө авчирч өгнө гэдэг байгаа. Энэ бол шалгуурлаа. Яг 27 жил энэ амьдралаар явуулсан шүү дээ. Тэгэхээр зэрэг ах нь бол бүгд дор бүрнээ ингэж өөрчлөгдөж ёстой жинхэнэ гоё энэ өнөөдрийн амьдралын хэв маягт нийцсэн ийм сайхан Монголоо бүгдээрээ бүтээх юмсан да гэж зорж бодож ингэж өөрийгөө шатааж сэтгэл зүрхээ босгож явдаг, мандуулж явдаг, дотроо өмөлзөж явдаг ийм л нэг залуу байх юм да. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За одоо дараагийн нэг сэдэв бол одоо Монгол гэдэг үгийн утгыг би бас та бүхэнд сэрүүлж хэлж өгье гэж бодож байна. Монгол гэж байгааз бидний энэ цээжээр нэг гол өсөж байгаа нэ. За одоо бид нар нэг одоо энэ усыг задлаад ингээд уулаа. Тийм үү? Бидний энэ голоор ингээд дагаад өсөж байгааз
хамгийн зөв цэвэр ариухан зүйлийг урсгадаг. Хамгийн одоо өнөөдрийн орчин үеийн хэлээр эко гэж ярьж байгаа. Одоо монголоор утгачлал байгаллаг амьдралтай хүмүүс бол бидний үг дээцээжээ. Тэгээ энийгээрээ ингэж урсгаж дандаа одоо цэвэр усны тугуулгыг ууж агаарын сайхныг амьсгалж ингэж явдаг хүмүүсийг бол монголчууд гэдэг байж. Өнөөдрийн нийгмийг би өнөөдөр бас эрт үеийн бас Чингэн бадарч явсан монголчуудын амьдралтай бас харьцуулж одоо би та бүхэнд хэлэх гээд байна л да. За одоо та нар сонсч ирсэн үгүй юу? Хаан тарих хатан зүрх гэдэг үз. Тэгэхээр энэ хаан хатан хоёр болж таарч байна да. Тэгэхээр энэ хоёр чинь тархин дотор энэ зүрх сэтгэл дотроо болж байгаа энэ зүйлүүдийг хамгийн сайн боловсруулахыг бол одоо хаан засаг болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр хүний бие өөрөө ийм яг улсын засаглалтай байгааз доош ингээд 5 цул гэдэг. Одоо ингээд ходоод гисэн чинь яа сангийн яам. Ингээд яг улсын засаглалаа тийм. Илэг гэсэн чи одоо юу байдгийг. За тэгэл ингээд бүгд тэгэл юутай. Тэгээд хэрвээ энэ голоор Монголын үгдээд хэлсэн байгааз ихэн булангартай бол адг нь булангартай гэж. Санаа мод яван хатна сарсан багваха наран гэж. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа өвчлөл хаанаас яваад байгаа юм бэ гэж. Хүн болгоны за амны бэлгээс ашдын бэлэг гэдэг бас тийм. Хүн болгоны өнөөдрийн тарих сэтгэл зүрхэнд бодогдож байгаа энэ өнөөдрийн муу бодлоос үүсэж байгаа. Нийт үнээр өвчлөл бөгөөд монголчуудын өнөөдрийн болохгүй байгаа юм цаг хугацаа. За одоо энэ тарих сэтгэл зүрхэнд за саяны дашмал дээр би жишээ авъя. За муу номш дашмаа. Ста чамайг дашист гоё унсан байна. За ингээд ямар гоё эмэг зүвцээ. Ингээд. За ингээд энэ бодол маань дашмаа дээр ерөөсө 5% очдөг. Нөгөө санаа мод явн хатна гэдэг чинь юм байхгүй. Одоо дашмаагийн талаар завхлан муухай бодлоо бодож шít. За одоо завхлан жишээлбэл нэг төрийн сайд бодож ийл t. Энэ их байна монголгаач гэж. Нэр хүнд нь өсөөд идэг. Миний хийж байгаа юм бүр дор ороод идэг тэ гэж бодоод байгаа шít. Тэгэхээр тэр хүн жишээлбэл шууд дашмаагийн хийж байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Энэ уус нэгдээд хамтраад одоо зөв явах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй болохоор зэрэг энэ хүн чинь энэ бодлосоо болоод өөрөө өвдөж байгаа байхгүй. За ингээд ирэхээр зэрэг одоо энэ хавдар гэж өөрийг ингээ хавдарж муу санаад байна шүү дээ одоо. Тэгэхээр зэрэг хүн өвчлөх хамгийн анхны шатны хамгийн том зүйл бол муу бодлоос үүсдэг. Өвч. Тэгэхээр одоо муухай бодол ата хорсол ямарваа нэгэн шунал тачаал те ийм зүйлүүдийг хүн бодоод ирэх тусмаа өнөөдрийн нийгмийн өвчлөл ихсээд байна. Тэгэхээр монголчууд бол амны бэлгээс ашдын бэлэг гэж дандаа юмыг өрөөж ярьдаг байсан байна. Нэг юм дууслаа одоо ингээд энэ ингээд дундраад тэр усыг уугаад дууссан. Хали тэр уснаас ч нэг үед аваад өгдөө гэсэн. Энэ ус дүүрсэн байна оо гэж. Тэр дууссан байхад эсрэгээр дүүрсэн байна. Тэр эргээл дүүрхийн тэр сайхан амны бэлэг, ашдын бэлгийг ярьдаг. Амархан сайн байна уу? Мэндэ амар сайн байна уу гэж. За гэтэл өнөөдрийн бидний мэдчилгээ юу болсон? Юу ань гөгшөө гэж. Аль хэдийн нэг гөгшөлтөж байгаа байхгүй. Тэгсэн өнөөдөр юу ч ялах. Ингээд монголч нь юу ч хөө болоод байгаа юм шүү залуучуудаа. Хаа гэж. Хааж шүү дээ. Тэгэхээр тэр хоёр хүн сэтгэл зүрхээрээ яаж ойлгож чадах вэ? Тэгэхээр энэ Монгол бүх үг өөрөөрөө задардаг. Нийт юмраа өөрөөрөө задардаг. Тэгэхээр амнаасаа нөгөө амны бэлгээс ашдын бэлэг буюу сайн сайхны өрөөлтөй бүгдээрээ амьдрий гэж бодож байвал өөрийнхөө энэ Монголоос жинхэнэ амин голоос зөв эрчим энергийг үүсгийе залуучуудаа. Би ингэж уриалмаар байна. Хамгийн нэг төрөнд та өөрөө гэмтэхгүй. За одоо зүрх гэдэг бол яадаг вэ гэхээр
өөрөө маш их юм бодохоор зэрэг хүн хитрхи их юм бодолд автахаар зэрэг ингээд зүрх сэтгэлээ хуваалцахгүй байна гэдэг хүмүүс тэгдэг шүү дээ. Чи өстө айгүй сэтгэлгүй амтэн зүрх сэтгэлээ хуваалцдаг энэ гэл. Тэгэхээр зэрэг хитрхи ингээд зүрхээ лугшааж юм бодохоор зэрэг өөрийн энэ зүрх бол яадаг вэхээр шигддэг. Ингээд өөрийгөө хураадаг. Тэгэхээр зэрэг зүрхний шигдээс буюу одоо ингээд зүрхний одоо өнөөдөр титэм судасны хагалгаанд ямар их олон хүн орж байна. Тэгэхээр зэрэг хүн их хитрхи их ингэж хураагдаж зүрх сэтгэлээ ингэж илчилж нэгэндээ хэлж чадахгүй ингээд ичимхий ч юм уу байдлаар өөрийнхөө энэ он цаг дотор бид нар чинь энэ Монголд чинь өөрийнхөө нүдээр энэ цагаа маш гоё өөрийнхөө байх гэж энэ хороод төрсөн байгаа юм. Бид нар нэг ямар нэг юмнаас хураагдах гэж төрөөг шүү. Тэгэхээр зэрэг энэ өдрийн зүрх гэдэг зүрх чинь өвдөд байгаа энэ асуудал чинь бол ерөөсөө энэ хитрхи бодолд хураагдаад байгаагаас болж байна. Одоо сүүлийн үе залуучууд бол жаахан бодол нь хураагдсан гот энэ ариг сархад хэрэглээд байгаа залуучуудыг хараад жаахан гундаад боталтай харагдаад байгаа байхгүй. Урам нь ураал хөрх. Тэгэхээр энэ зүйл ч гэсэн энэ зүйлээс бас улбаатай. За одоо хүний нэг цөс байна да тий. Тэгэхээр наадах чинь. Одоо тэгээд саяны зүрхэн дээр би гүцээгээ тайлбарлахад монголчууд хэлдэг зүрх зүсгэлээ гэж хэлдэг тийм. Сонин тий. Тэгэхээр зүрх бол өөрөө бодол хитрхи их уяатаа өөрийгөө хураасан бодлоор ингэж санаа алдаж явах юм бол зүрх чинь өөрөө өнөөдөр энэ дэлгэр Монголд өөрийгөө хурааж бодолтой дарагдаж явах юм бол тэр бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй явах юм бол өөрийн чинь зүрх өвдөхнэ гэж. За одоо цөс хүмүүс хэлдэг тийм үү? Наадахын чинь цөсөн гоцаацсан явж идэв наадахтайгаа бит юм яриач. Цөс бол хитрхи их омогшил бардамналын эрхтэн байхгүй дээ. Хитрхи их омогшоод байвал энэ цөс чинь бадраад ах юм шүү дээ. Ингээд одоо хитрхи их омгшиж бадарч ууралснаасаа болж одоо энэ чинь эмнэлгээр дүүрэн цөсөө авахулсан хүмүүс. Одоо энэ ихэнхэн цөсгүй болж байгаа шиг байна уу тий? Уг нь бол цөсгтэй монголчууд шүү дээ чинь. Бадрах цагтаа зөв бадардаг. Тий? Дарах цагтаа өөрийгөө зөв дарч чаддаг. Энэ хэмжээ тунгал зөв тааруулах хэрэгтэй байна л дээ хүн амьдралд. За уушиг сагсаалаа гэдэг. Яст уушиг сагсаадаг биш та. Яст яадаг юм ойлгох ч бай, тий? Гэхдээ хүмүүс нэг заримдаа ингээд нэг айхтар ууралж идэг шүү дээ. Тэгэнгүүт өвгчүүд хэлж идэг шүү дээ. Хөөх чи яас ууралах юм бол наад уушиг чинь өвдөн шүү гэж. Наад уураад арга юм гэж. Тэгэхээр зэрэг уушиг бол өөрөө уур бухимдал цухалдлын хэрэгтэн байна. Одоо уурын хэрэгтэн. Тэгэхээр та өнөөдөр хитрхи их уурал бол уушиг чинь өвдөх нь байна. Тэгэхээр Монголын өвгдөөс энэ холбоо хэлц өвгнүүдээрээ эрүүл ахуй сайхан амьдрах энэ бүх зүйлүүдийг хэлээд өгөөд үлдээсэн байна залуучуудаа. За бөөр байж. За хүн айхаараа гэдэг үз. Яа нуруу сонь зараагаа сонин болдог шүү дээ. Тэгэхээр хитрхи юмнаас айж ичих гэдэг бол өөрөө бөөрийг гинтээдэг. Мөн давхар одоо ямарваа нэгэн байдлаар хүн энэ бөөрөө асар их нандинаж ингэж хамгаалж хайрлаж явах хэрэгтэй. Хүүт дааруулахгүй. Одоо энэ Монгол яс цаашид гэж яриад байгаа ч одоо бидний чинь нэг ингээд битүү салхисыг гэсээр байгаа. Одоо энэ Монголын үр хойч бидний бас одоо энэ үе дахиад бидний дээд үе чи одоо ингээд энэ бөөр аягүй хөвдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрсдийнхөө энэ байгаль цаг ууртаа таарсан энэ зүйлүүд одоо нөгөө нэг далаа эрэг нөгөө гол нуур цорим дулаан халуун хүмүүсийн ёс цаашид бид рүү ингээд ороод ирэхээр чинь зэрэг бид нар бол энэндээ бас одоо ингээд эсрэгцлээрээ бидний бие эргэтэн өнөөдрийн зүйлд чинь бас нөлөөлөд хэлж байна. За элэг та нар юу гэж бодож байна? Та нараа хэлвэл элэг юуны эргэтэн? Элэг яалаа гэж ярьдаг вэ? Элэг дэвтэй. Элэг энтэрлээ гэж. Тийм ээ. Өнөөдөр яагаад монголчуудын элэг өвдөд байгаа? Элэг бол яасан болохоор элэг өвддөг байх вэ? Хэлдэ минь энэ. Зөв үнд хэллээ шүү дээ. Тийм. Хитрхи юмд гомдоод байхаар зэрэг элэг өвддөг. Одоо монголчууд бид нар нэг яагаад ч нэг юмд гомдоод байгаа тийм үү? Та нар анзаарч байгаа тийм? Элэг нь энтерчтэй хөрхий.
ээж нь Солонгос руу явцсан гэлэгч. Тэр хүүхэд ингээд тэгээ монголчууд элэг бүтэн байх хамгийн дээд дээд жаргал гэж ярьдаг тийм. Гэтэл өнөөдөр ээж нь Солонгос өрн энд байна шүү дээ. Тэгэхээр тэр элэг энтерч байгааз элэг бүтэн байна гэж хэлж болохгүй нэг. Уг нь бид нар чинь элэг бүтнээрээ сайхан жаргах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээд хитрхи хүнд гомдоод яваад ивэл энэ элэг эвдэрдэг байх нэ дүүнэраа. Тэгэхээр хитрхи гомдохоосоо илүү юунаас болоод юм? Надаас юу шалтгаалах вэ? Энэ зүйлүүдийг бодож энэ амьдралдаа хөвшил зуршил болгож их сайн зохицуулж ингэж хит их гомдож туниад яваад авах ш. Энэ зүйлээ ингэж өөрийнхөө мэдрэмжээр зохицуулахыг бол зөв амьдрал гэж бодоод ах шиг байгаамаа. Тийм ээ? Тэгээ монголчууд дуулдаг. Элэг зүрхнээс уяата инхри Монгол нутаг минь гэж. Ямар гоё вэ те? Энэ элэг зүрх хоёрыг ингээд уйчихсан. Тийм гоё ерөөл бэлэгтэй хүмүүсийн донд тийм сайхан өвөг дээдсийн үс сад нь болж төржээ. Тэгэхээр эргээд тийм гоё өвөг дээдсийн хүүхдүүд өнөөдөр одоо өнгөрсөн цагаас одоо дээр байна тийм үү? Одоогоос өнгөрсөн цагт бидний хүүхдүүд яах вэ? Хэн байх юм? Тэр үед бүгдийг алдсан гэлээ одоо бид нар тэр чигээр англи хэлтэй болсон шүү дээ сууж байвал хэцүү яа. Тэгэхээр бидний үүрэг хариуцлага өнөөдөр энд Монголд агуу их тэнгэрлэг их хаадын урсаад өнөөдөр ямар үүрэг хариуцлагатай өнөөдөр бидний хорвоо ертөнцтэй хүрэн тавилан болж Монгол заяг болж төрсөн бэ гэхээр бидний хамгийн том үүрэг хариуцлага бол ирээдүйд биднээс үүсэж гарах тэр хүүхдүүдэд энэ Монголыг залгуулж, хөргүүлж, дамнуулж, өвлүүлж, уламжлуулж, үлдээх ёстой хамгийн том алтан үүрэгтэй хүмүүс бол бид нар юм аа залуучуудаа. Биднээр Монгол тасрахгүй. Биднээр Монгол тэр сайхан амин гол, Монгол минь битгий тасарчаасаа залуучуудаа. Энэ тасрахгүй юу залуучуудаа? Тасрахгүй. Арай жаахан сулхан байна уу? Хизээш тасрахгүй тийм үү? Тийм. За тэгвэл хэдүүл бүгдээрээ уухаа идэх үү? Тэгээ. Уухаа! 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 За ингээд сая анхан хэлсэн тийм үү? Сэтгэлээ хүн Монгол үг бүр дор бүрнээ задардаг гэж. Сэтгэлээ хүн ухаж гаргахыг уухаалах гэдэг юм. Уухаа гэж. Одоо энийг орсууд болохоор ураа гэдээ автсан тийм. Тэгээд энэ дэлхийг хураахтаа монголчууд аян дайлаар явахдаа хураа гэж. Дэлхийг хурааж штэ тийм үү? Ийм өвгдээдсэн үсээд штэ бид нар. Тэгээд та бүхэн ч гэсэн өөрсдөө нэр энэ бүх энэ хэрэгжилж байгаа амаараа усаж энэ монголоор гарч байгаа одоо зөв монголоороо яриад зөв одоо өр нөлөө үзүүлээд зөв ингээд гадаад хэллэг оруулахгүйгээр монголоороо бахархаж явж гин гэдэг маань өөрөө үндэсний үйлдвэрлэл шүү залуучуудаа. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэхээр нэг цамц гутал оёол тэнд нэг эсхий дараал те ингэж байгааг бол бас давх гэлтгүй байна шүү дээ. Та бас өөрөө энэ улс үндэстний нэг төлөөлөгч учраас та өөрийнхөө улс үндэстнийг аварч хамгаалж өр хүүхдүүдтэй өвлүүлж үлдээхийн тулд та бас үндэснийхээ үйлдвэрлэлийг хийгээч залуучуудаа. Хаа юм шүү тийм ээ? Айгуу гэлтэй тийм үү? Айгуу шүү. Гэтэл Монголын өвгдөөс аятаа тухтай байна уу гэхэд аятаа да аятаа гэдэг. Аятаа. Айгуу гэхээр чинь одоо солгоо болоод гэсэн юм хааш. Айгуу. Ингээ бидний чинь амьдрал аялгаагүй болох тийм муухай одоо энэ амны бэлэг алдагдаад ирэхээр чинь ийм муухай зүйл рүү ордог байх нэ миний дүүнэраа. Тэгэхээр одоо энэ амнаас гарч байгаа хилцс энэ бүх зүйлүүд гэдэг чинь өөрөө асар их учиртай. Бид нар бол энэ голын эхэнд байгаа энэ баг хүн үүссэн нутаг учраас энэ өвөг үндэстэн гэж яригддаг. Өв өгдөг үндэстэн байхгүй да. Энэ дэлхийд.
Тийм учраас бид нар ийм цөөхөн байдаг. Асар сонин. Одоо энэ манай урд хойд хөршид бол манай монгол хэлний гадаад улсад бол одоо асар их тарсан байдаг. Одоо тэр Англид бол манай Монголын эзэн Чингис хааны их цааз хуулиар их засаг хуулиар өнөөдөр явдаг. Одоо тэр амбан сайд гэдэг үг нь амбаа сайд ч үлээ, эмбэсэ ч үлээ. Тэгээд үлдсэн байдаг гэсэн. Одоо энэ Оросын Арбатын гудамж гэж хүмүүс яриад байдаг тийм үү? Гэтэл Арбат гэсэн үг байгаа байхгүй. Караол гэж нэртэй хүн байна. Тэрийг ингээд одоо ингээд төстэй хэллэг рүү аваад ороод ирэхэд харуул гэсэн үг байгаа байхгүй. Ирина гэж орос нэртэй нэр байдаг тийм үү? Ариуна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ өвөг үндэстэн учраас тийм үү? Манай энэ хэл бол энэ хүмүүсийн хэл зүйрүү нэвтэрч маш их нэвчиж орсон байдаг болохоос биш бид нар энэ өвөг дээдсийнхээ энэ өвөг энэ агуу том алтан хэлийг олгочход өөр за хамаагүй одоо боловсрах ямар нэгэн байдлаар гадаад хэл сурах нь зөвөө. Гэхдээ эхлээд өөрийнхөө энэ агуу алтан энэ сайхан хэлээ маш сайн эзэмшчихэд арталтан тэрийг сурч болно шүү дээ тийм ээ. Тэгээ одоо англиар имэх гэдэг үг бол нэг 2 3 хаал түвшээ нэг 2 жилүү 1 жилүү хэлдэг юм гэсэн шүү дээ. За имэх гэдэг нь за. Тэгтэл монголоор хэдүүлээ хэлэх үү? Көөхрөх. Тэ? Мишээ. Мишээж байгаа нэгээ шал өөр харагдаж байгаа. Көөхөрч байгаа хүн нүдэнд харагдаж байна уу? Мишээж байгаа хүн арай өөр юм. Тэ? Мушгинах. Морилцах. Тэ? Баясах. Өшөө. Жуумлах. Өшөө. За ингээд энэ 10 гараа явж байна тийм үү? За. Илэг хатах. Савж унах. Савж унах гэсэн чинь тэр чинь бүрс хачин болж шүү дээ. Айтраад унах. Тэр чинь бүр ингээд. Тэ илэг хөштэй, илэг хатлаа. Ингээд энийг бүгдэн жагсаагаад биччихээс 56 янз задарч байна дүүнэрээ. Энийг агуу баялаг хэлэх үү? Өөр хаана юм агуу баялаг хэл байна? $2005 онд ахт нь $2 сая өгье. 2-3 сая хэдэн ч үлээ мартчихжээ. Баахан мөнгө өгье. Чи манай Италид очиод дуулаад өгөөч гэж ахт нь урилга өгөө. Тэгээ би ямар дуу дуулах гэсэн. Үгүй чи яг энэ өөрийнхөө энэ алсад суугаа ээж энэ ээжийн чансан цай гэдэг шиг энэ дуунуудаа дуулаад ингээд өгөөч. Тэгэхээр би тэгсэн байхгүй тийм. Үгүй. Та нараа хурцрээд энд сонс. Би ингээд та нар хурцрээд энд сонсдол чинь. Тэгээд чи миний дуунуудыг бас өөрхөн орчуулна байна гэдэг тэгсэн юм аа. Бөө ажил болсон юм. Тэгэхээр би хэлсэн гинтхэн нэг өдөр бодогдоод. Үгүй та нар ийс эсэргээр Монгол хэл сурцгаа. Би явахгүй. Эндээ би амьдрал Монголоо сайхан болтол би амьдрна гэж ам тангараг өгөөд тэр зүйлүүдийг болиулж. Тэгэхээр зэрэг ахын энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна вөхөр? Энэ сайхан Монгол орноо дэндүү гоё бадартална. Тэр хүмүүс ингээд атаахад шүүсээ алдтлаа. Хэдүүлээ эндээ гоё амьдарч сайхан түүх үтээцгээе ах дүүсээ. Тэгээд Монголд маань сайхан цаг ирэх болтгоо би та нартаа бол үнэхээр хараад станыг нүдэндээ галтаа нүүрэндээ цогтой гэдэг шиг үнэхээр та нарын ингээд нүд ингээд чон шиг хөвлөж чинь. Тэгэхээр миний дүүнэрийн одоо хувь тавилан чинь дандаа өдрөг сайхан байх болтгоо. Эхийн ариун цагаан сүү шиг цагаан гэгээхэн зам нөрчин явах болтгоо миний дүүнэр. Миний дүүнэрийн цог золбоо өстой Монголын хэмжтээс ашгүй холбоотой шүү. Миний дүүнэр сайхан явбал Монгол маань сайхан болно одохгүй. Бид ахын дүүнэртэй битэрч байна.
Монгол хүн энэ хорвоо дээр ямарваа нэгэн байдлаар өөрийгөө ингэж бие хураах гэж ирдэг юм аа. Монгол хүн сул чөлөөтэй өөрийнхөө энэ хавар ах нь хэлсэн шүү дээ. Хавар, зун, намар, өвөл гэж дөрвөн улиралд хүний амьдрал багтчихэв. Миний дүүнэрээ. Одоо та нарын 20 гарцсан гэдэг чинь та нарын 100 цаг эхэлсэн байх шүү. Ахийнх нь намар цаг эхлэх гэж байна одоо. Цаана нь ганцхан улирал үлдлээ миний дүүнэр. Цаана нь хоёрхан улирал үлдлээ одоо. Ингээд тэргүй энэ хорвоогоос буцхаас хойш үнэхээр эндээс хавраас намар хүртэл, хавраас өвөл хүртэл дэндүү гоё бид нар амьдарч дэндүү гэгээн цагаахан жинхэнэ Монголын өвөг дээд шиг тийм сайхан түүхийг бүтээгээд бид нар энэ хорвоогоос буцах хэрэгтэй. Болж гинөө. Бидний түүх цаан баг гэдэг ба. Тэр өнөөдрөөс эхлээд миний дүүнэр харьцаж байгаа өдөр ингээд өнгөрч байгаа хорон болгон чинь алхаад өнгөрч байгаа зөрж байгаа энэ гадаа гараад энэ нийгэм чинь хамаагүй ууртаа догшин байж болно. Зөөл нь хатуугаа итгэж Монголын өвдөөс. Тэр хүнийг уурлахгүй болцсон бүгдээрээ тайван шимээгүй, тэ? Тэр хүнийг гэгээтлэн, тэр хүнийг ухаарлан бүгдээрээ үлгэрлэж амьдарцгаая миний дүүнэр. Үлгэрлээ. Үлгэрлэхгүй бол үлдээд ирэхгүй гэдэг үстэй. Одоо ингээд ахийнхаа ингээд энэ яриаг ингээд сонсоод та бүхэн гараад өөрийнхөө амьдрал дээр бас хэрэгжүүлээрэй. Энэний үр дүн эзэн хичээл заяа хичээн гэдгийн энэ үр шимийг миний дүүнэр амснаа. Эргээд ингээд энэ гадаа хөлхөлдөж байгаа энэ айхтар ингээд шигчгсэн те энэ их бөглөрөл тэгээд энэ ингээд бүх зүйлүүдийг ингээд ажиглаар ингээд ажиг. Энэ чинь бидний л Монгол шүү. Бидний л өнөөдрийн байгаа зүйл. Энийг хэн өөрчилж чадах вэ? Өнөөдрийн байгаа бэрхшээл хүндрэлүүдийг хэн өөрчилж чадах вэ? Бид нар л өөрчилж чадна. Өөр хэн ч. За ингээд яриа хөврүүлээд байвал одоо ах нь 7-49 хоног яриа зогссон болоод надад тастаа үнэхээр уйдах одоо яах юм бол та нараасаа ч гэсэн одоо халуун ийм сайхан одоо илч энергийг ястаа нэг ихтгэл урам энд л нэг жинхэнэ Монгол хуралдаа болж байгаа юм шиг надад мэдрэмж төрөөд их юм. Тийм их хурал дотор ороод суугаад Монгол дээд өмсч өгсөн чинь. Инээгээд намайг шоодод л шүү. Тэр Монгол хуралтай биш шүү дээ. Тэгтээ яах вэ? Ах нь шантрахгүй ах нь тэднийг Монгол дээд өмсөл нь амьдрал. Гадна талд нь бүгдээрээ дээд өмсч шүү. Яг тийм тэ? Гадна талд нь бүгдээрээ хөдөлмөрлөд ихлээ л да. Тэр хүмүүс үлгэрлээ бүгдээрээ. Ийм байна. За ингээд миний дүүнэр одоо ахаасаа сурж асуух зүйлүүд байна уу? Тиймэрхүү зүйлүүд байвал ах нь цугсах юм юу яа? Ер нь ерөнхий хорон болов болсон уу? За, хан бол болчих тий. За минь. За минь амар сайн уу? Өмнүүд дээр нэг ашиглалт өгдөг үү? Тэгээ би бас нөгөө яг энэ нөгөө Монголынхоо бас нэг юм судлах гэж харж байгаа байхгүй нөгөө хатгааж байгаа нэг ном уншаад ирсэн. Тэгээ эндээс нэг зүйлийг харсан чинь нөгөө монголчууд байгальтайгаа юм хүн холбоотой. Тэгээ байглаасаа юм зүйлийг өөр нь авч идэг юм байна л да. Тэгээ тэрнээсээ шалтгаалаад одоо энэ нүүдэлч өвгөө туршлагаас шалтгаалаад монгол хүний одоо энэ өөжүү тайван зааж гэдэг юм энэ зүйлс тогтож ирсэн юм байна. Тэгээд энэ талаар одоо таныг бүр ингээд жоохон дэлгэрүүлээд монгол хүний сэтгэл зүйн онцлог юу байдгийг те энэ зан чанарын учир шалтгаан юу байдгийг энэ талаар жоохон нэг мэдээд өгвөл бас болов. За монголчууд үнэхээр бас нэг ярьдаг те зарим нэг жаахан хидэггүй хүн бол тэнгийн дотор ууж өгдөг шиг те их тайван те асар их хүмүүс ингээд ирээл хорлоо шүүтгээл ингээд авч зүгээрээ зүгтгэ байж. Тэгэхээр нөгөө талдаа бол ийм их амар тайван сонио болсон. Нэг шоолзаад ихээр ерөөсөө тэ амар зогсдоггүй ерөөсөө худлыг тавьчих. Одоо тавьчихдаггүй. Ийм мундаг болсод ч гэдэг манай монголчууд. Тэгээд би нэг Европт явж ирсэн юм аа миний. Тэгээд Европын нэг 7 орноор тоглоод ингээд явж ирсэн чинь нэг
Монголоос очоод 13 жил болж байгаа нэг залуугийн гэртийн дээр үеийн юм ичлэг байна. Тэгсэн чинь тэр нэг 90-ад оны үед монголчууд энэ арх уултаараа дэлхийд ирэн баг тэргүүлсэн юм. Тэгэхээр энэ дэлхийн ЮНЕСКО ч илүү ямар хаанхаж хэлээ нэг тийм байгууллага ирээд нэвтрүүлэг хийсэн юм байна. Тэгээд энэ дэлхийн хамгийн арх уугаад байгаа орнуудаар сурвалжлах авсан юм байна. Тэгсэн чинь нөгөө гадаадууд нас асуухаар зэрэг нөгөө дэлхийн нэг онцгой болон ингээд нэг Африк янз бүрийн одоо энэ улсуудаар яваад асуухаар зэрэг би өрөнд орцсон. Би одоо зовлон үтсэ. Инг сайн. Би ачлгүй болсоо. Дандаа тэгээд идэх юм байна. Гэсэн тэр одоо миний үзэж байгаа дээр одоо 90-ад оны нэвтрүүлэг шүү дээ. Би ч одоо 2010-ад оны үед үзэж байгаа асуудал шүү дээ. Чи баг 20 жилийн дараа. Тэгсэн чинь ингэсэн юм байна. Монгол дээр хэлээ. Яг энэ манай шар дэлгүүрийн тэр яваад очсон чинь нэг хашир унтчих шүү. Сайхан гараа унтчих байна гэдэг. Тэгээд очиод нөгөө хэр чинь ингээд татаас ирээж байгаа байхгүй. Яа цаашаа. Гүшээ та босоод ирээ чинь. Танаас нэг асуух асуулт байна гэсэн чинь. Нөгөөх чинь арай гэж сэргийж шилээ гэсэн чинь. Нөгөөхс ч асууж. Та яа гэх бодох. Гэсэн чинь таас дэваа авт. Нөгөөх чинь буцаач. Дахиад босох чинь. Та энэ яа гэх бод. Та энэ архиугаад байгаа шалтгаанаар болчих шүү дээ. Гэсэн чинь аюул сайн тэр хүн нэг үг хэлсэн. Дэлхийг эзэлчихэд чи хаамарч ухт юм байгаа шүү дээ. Тэгээ Монгол хүний унган зам байна шүү дээ. Ямар ч бодор цомын яруу найрчис илүү гэлж байгаа. Би бол тэрийг аюул багхсан гэх талтай. Тэр нөгөө талтай бол хэдийгээр бас эмгэнэлч хэлэхс нөгөө талтай аюул сони юм ярьж байгаа. Дэлхийг эзэлчихэд бас амраад байгаа ч юм шүү дээ. Сая сэрэнд бодохоос амжилттай санагдчих шүү. Тэр Монгол хүний зан чанар бол өөрөөсөө тухайн орчиндөө аюул мэдрэмжтэй хүн одоо хамгийн төгс торгон мэдрэмжтэй хүн л гэж ахын хэлмээр санагдаж штэ. Энэ чинь хоёр үгээр хэлдэг штэ. Бэлэг танхаа штэ. Бэлэг танхаа. Арга танхаа гэдэг үг штэ. Бэлэг танхаа. Аргын тоол, бэлгийн тоол. Тэгээд таа бүхэн бас энэтэй холбоод бодоорой. Бэлгийн цаг ирнэ, тэнгэрийн цаг ирнэ. Аргалдаг, чаргалдаг хүмүүсийн цаг дуусна. Аргын тооллын цаг дуусна. Энийг ингээд зэрэгцүүлээд бодохоор монголчууд хизээч аргын тооллоор хүүхдийнхээ өрлөг үсийг авдаггүйс, үргээдэггүйс, бэлгийн тооллоор явдаггүйс. Тэгэхээр бэлгийн ирнэ эхлэн, бомбын ирнэ эхлэн гэж хүмүүс ярьдаг шээ. Аргалдаг, чаргалдаг хүмүүс манай Монголыг аргалаад чаргалаад байгаа биш үстэй. Тийм ээ. Тэгэхээр энэ арга чаргыг бол бэлэг ухаанаараа, оюун ухаанаараа тэр сайхан төгс мэдрэмжээрээ бид нар даваад авах хэрэгтэй. Тэгэхээр арга бэлгийн хорвоо гэдэг чинь энэ багхгүй да. За, минут. За, үгтэй энэ үчийн намраг ялтахя. Тэгэд би явахнаа хашаалын экцэнд 2 тудагаа сууж байна. Тэгээд энэ бол нэг Орсын нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Монгол бол дэлхийн зулаа гэж. Хамгийн одоо байгалийн баялаг гараж дээр одоо юмараа бол ерөөд бол агуу түүхтэй тий маш юм нөөцтэй ялангуяа байгалийн баялаг. Тийм эмзэг орн тийм учраас маш хайрлж хамгаалах ёстой гэж ерөөд бол тэр зүйлийг утгыг удаж хэлсэн байгаа. Тэгээд жавхлан охин бас байгаль дэлхийнхээ их дэлхийнхээ төлөө тэмцээд тэгээд явж байгаа. Тэгээд жавхланхаас би нэг 2 асуулт асуух гэсэн юм аа. Нэгдүгээр асуулт нь болохоор одоо энэ залуучууд бид нэр нь юу хийх хэрэгтэй вэ? Та энэ тэр хандлагыг нэг хэлж өгөөч. Байгаль дэлхий рүүгээ явах хэрэгтэй юм уу? Эсвэл нийгэм рүүгээ явах хэрэгтэй юм уу? Энэ хандлагыг хэлж өгөөч. Дээр нь таны биднээс сургаад байгаа Монгол ухаан тий. Энэ зүйлийг та харин хаанаас уншиж мэдж байгаа юм? Энэ талаар судар ном юу байгаа? Юу байгаа вэ? Талаар юу байгаа? Ямар ном байгаа вэ? Талаар та бидний одоо хэлж хайрлаа. За, анх нэг 2007 оны үед
ээжийн чансан цай гэдэг тоглолт хийгээд тэрэн дээрээс ингэсэн. Хамгийн монголчуудын оюун санаанд хэрэгтэй ийм 5 сурал одоо 5 номыг би өөрийнхөө тоглолтын орлогоор гаргуулээд хүмүүст өгье гэдэг. Тэгэхээр нуруудын зөв сэрхүүн ухаан гэж ингээд хоошоо ирээд мөнхийн ба туйлын сэлгээр ингээд ийм 5 сурал ном тухайн одоо хэвлэгт нь над дээр чинь баг 200 ном ирсэн. Үзэж байгаа. Одоо тэн дээр чинь ингээд яруу найргийн ном байсан. Янз бүрийн одоо үргэлжилсүүгийн зохиол. Тэр ном бол одоо сүүлийн үед үзэхтэй болцсон байна. Тэгээ одоо уг нь бол дахиад сайхан хийлгээд ингээд гаргавал одоо тэр хөхнөрүүдийн зөв сэрхэн ухаан гэж анх 11,000 хувь хэлчихсэн. Тэр үед бол хасгуулж гэж төв дээр хэвлэгдэжсэн юм ном байна. За сүүлийн үед миний бас ингээд сонсоод мэдрээд байгаагаар гэрлийн өргөө гэж байна. Гэрлийн өргөө дээрээс одоо домчийн судар ихүрийн амирлангуй судар билүү. Нэг иймэрхүү судруудыг ингээд сэргээж ингэж яаж хийгээд байгаа ийм юмтэй хандаад сайхан ярьж ш тийм. Ерөөсөө бид нар товчхондоо хэлэхэд миний дөө Монгол руугаа л хандах хэрэгтэй. Бид нар алийн болгон өнөөдөр тэ өөр зүйл рүү хандах юм. Бид нар Монгол руугаа л хандах хэрэгтэй. Хандлага бол ерөөс ганцхан төв хандлага бол ерөөсөө өнөөдөр монголчууд хэрэгтэй. За тэгээд өөр мундаг номнууд байгаа бахан тулгамдаад хэлж чадахгүй байна. Одоо энэ зүйлүүдийг бол ингээд энэ яваандаа бол ингээд маш их одоо нэвтрүүлэх хэрэгтэй байдаг юм байна. Одоо энэ нэг сайхан хаяг сахим нэг юм гоё юм гарчихлаа шүү дээ. Энийгээрээ ингээд хайгаад оролцоод энэ зүйлүүдийг хараад ингээд ер нь бол шүү дээ. Ямар нэгэн ном уншиж хүн ингэж бас одоо гигээр энэ сайхан зүйлийг харж ингэх нь бас нэг талдаа маш их төгс сайхан зүйл боловч нөгөө талдаа бид нар амар том номон дотор явж байгаа байхгүй цаг хугацаа гэдэг. Тэгэхээр энэ харьцаа хүмүүстэй харьцаж байгаа харьцаа тэгээ номны чинь хуудас болгон ямар байх нь та ч гэсэн өөрөө ном бичиж явж байгаа шүү дээ. Бидний өнөөдөр ч гэсэн ингээд энд чинь бас ингээд өнөөдрийн бидний цаг хугацааг тооцоод нэгээ харж байгаа, харилцаж байгаа, мэдэрч байгаа энэ бүх зүйлүүдийг харахаар зэрэг энэ чинь бас нэг ном л юм шүү дээ. Тэгэхээр заавал нэг юм хуудастай зүйлийг хүн ном гэж харахаасаа илүү энэ таарлаж байгаа, ярьж байгаа хүний яриа тэр чинь бүгд л ном байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлүүдийг л миний дүүнэр бол хааж зөвхөн нэг юм судар хайхаасаа илүү өөрийгөө судар гэж нэг бод нөгөө талаас асар олон судруудтай ном хаялцаж нэвтрэлцээ гэж би хэлмээр. За нэг тэ жахан чангах юм. Үндэсний үйл гэж байдаг. Энийг та одоогор өнгөрсөн болон одоо харьцуулбал ямар ч байна те. Цаашдаа ер нь яг ямар ч хандлагаар ирээдүйд та ямар төсөөлж байгаа. Хэрвээ буруу зүг рүү цаашдаа хандж байгаа тэр хандлагыг хэрхэн өөрчлөх вэ? Чиглүүлэх дараа үс одоо хэлээрэй. За хоёрдугаар асуудал нь болохоор хүн аливаа зүйлийг одоо юу гэдэг хүн одоо энэ уруудлаар мэдлэгтэй нэг зүйлийг бүтээгдсэн байдаг те. Аливаа нэг зүйл одоо сайн нийгэмд ч юм уу эсвэл эх орондоо нэг ийм зүйлийг бүтээгдэн төлөө одоо бүтээгдсэн байдаг. Та яг самдын чухлын гэдэг хүн яг юуны төлөө бүтээгдсэн юм байна. За анхаарал тавьж байна. Сайн болоод байсан. За нэгдүгээр нь эх орон чөлөөт үндэслэх хүслийн талаар ярьлаа. Үндэслэх гэж. Их орончч. Тэгэхээр дандаа энэ за бидний мод гэдэг за энийг ингээд Монгол гэж одоо нэг мод гэж тооцсон. Энэ ингээд яг хөрш шороон эндээс ургасан байна уу? Энийг тасдаж аваачаад эсвэл энийг өөр газар далайн ирэг дээр ч юм аваачаад тавьбал энэ цэцэг бас хараахан ургахгүй юу гэдэг чинь. Тэр ус байгаль юм тэнцвэргүй юу гэдэг чинь сонир байхгүй. Тэгэхээр байгаа газартаа яг тэр зүйлийн өөрийн гэсэн онцлогоо тэр энэ ус үндэстэн хатгалчих хэвээр юм байна. Тэгжиж хүчрэх яв. Их орончч. Үнэхээр өнөөдөр эх орон жүжиглийн хандлага бол миний дөө сэрж байгаа. Хэрвээ энэ зүйлүүдийг одоо сонирхолгүй байсан бол та бүхэн бол эндээс гараа явцсан байна.
Яагаад тэгэхээр жавхландаа болно шүү байхгүй. Та бүхний их үндэс Монголоор бахархаа сууж байгаа болохоор бид нар энд бадраа сууж байгаа маа минь. Тэгэхээр эх оронч үзэл буюу энэ зүйл чинь сэрж байна гэж тооцох хэрэгтэй юм. Хоёрдугаарт нь самундын жавхлан гэж хүн ер нь та юу гэсэн бэ? Энэ юуны төлөө бүтээгдсэн хүн бэ гэж. Миний амьдрах цаг хугацаа бахархал омогшил бол Монголын төлөө бүтээгдсэн гэж боддог. Миний аав ээж бол Монголын хөрс шорон дээр миний хүүхдүүд, миний хүү олонтой яваараа хиндэж буруу зүйл битгий санаж яваараа ямарваа нэгэн байдлаар одоо энэ төмний өрсөдөө дандаа хөл нийлүүлж, хил нийлүүлж, ухаан нийлүүлж, уралдуулж ингэж амьдраарай гэж надад захисан. Тэгэхээр би бол тэр сайхан аав ээжээс үүсч өндөөсөн чинь тэр аав ээжийнхээ сургаалаар Монголынхаа төлөө бүтээгдсэн гэж үзэж байна. Тэг. Баамаа. Тэр дундаа бидний одоо эр хүний хиймэр гэдэг зүйл дээр тэгэхээр бидний өрөөсгөл ойлгох байгаа гэсэн. Үнс хаар эр хүний хиймэр хотдог ч юм уу эсвэл уул татан дээр тэр эр хүний хиймэр сэрэгдэг ч юм уу. Энэ талаар яг юу гэж бодох энэ буруу ойлголттой. За эр хүн гэж. Уул аван дээр гарахаар эр хүний хиймэр сэрэгдэг, үнс асах гад хиймэрэнд ороодог шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь бол монголчууд бол эцгийн ихт ёстой болсон. Монголчууд. Тийм учраас одоо юу эр хүний хямрыг илүүд үздэг. Тийм учраас Монголын эмэгтэйчүүд бүсгүүчүүд болоод эр хүнийг одоо тийм жижиг ар саархын юмд оруулдаг байсан байх нь шүү дээ. Арын бүх зүйлүүдийг л одоо аваад даагаад явж идэг. Тэгэхээр эмэгтэй хүн эсэргээр эр хүн үнсч өнөөдөр асгаж болоод байгаа юм чинь гээд магадгүй эсэргээр нь эмэгтэй хүмүүс овоон дээрч гараад байгаа ч юм шиг тийм. Нэг талдаа бол эн чинь бас сонирн байхгүй да. Эмэгтэй хүн чинь доогуур онгорхоо байхгүй да. Эмэгтэй хүнийг чинь бас нэг ингээд чи бас нэг өөр хэлбэртэйс тийм. Тэгэхээр яагаад гэвэл энэ уул хайрхан гэдэг чинь өөрөө маш энергийн дээшээ энэ гариг ертөнц энэ юут огторгуутай огтлсон энэ уул хайрхнаас чинь энэ тэр овоо уулаас чинь дамжаад асар их том энергийн хуйлрал явж идэг байхгүй да миний дүнээр. Энийг тав гэж гэсэн одоо онл өнөөдрийн байгаа үс шинж ухааны үднээс ч гэсэн бас тав хүнийг судалж үзээрэй. Тэгэхээр зэрэг яадаг вөхөр эмэгтэй хүний одоо ямарваа нэгэн байдлаар тэр энергийн хүнд цохилтонд ордог гэж үздэг. Яагаад тэгэхээр энэ эмэгтэй хүн чинь савтай Монголын үр хойчийг дөрүүлэх ёстой гэж үздэг. Ийм учраас одоо уул хайрхан дээр гарч ингэх зүйлүүдийг бол бас төдийлөн бас одоо яадаггүй. Сайшааж одоо ер нь бас зөв гэж үздэггүй ийм ёс занш байдаг. Одоо сүүлийн үед бол эмх замаар алдчихсан. Одоо баг нөхрийнхээ эхнэр нь гарчгүйгээд нөхөр нь гэртээ өмнө сасах цаашаа дайч бүрээсээ хачин болцсон байгаа зүйлүүд байж шүү дээ. Тэгээд нөгөө талдаа бол бас нэг юм байдаг. Ер нь эмэгтэй хүн хитрхи их одоо тийм эрэгтэй шинжийг агуулж тийм ээ. Ингиж маш их юм зүйлүүдээр эрэгтэй хүнтэй хитрхи их харцдаг бас мөчөөр хэрэгцэх бол өөрөө бас асар их юу болдог байхгүй да. Одоо эр хүний хямрыг дарддаг. Нэг талдаа бас нөгөө юм арга билгийн бас юм зүйлүүд алдагддаг юм зүйлүүд байдаг. Тэгэхээр миний дүнээр бас эмэгтэй хүн гэж бас ингэж байгаа юм биш. Бид нар бол аль аль нь бас нэгээ хүнддэх тийм ээ. Маш их нэг зөв уусан нэгдэх ийм их гоё алтан торгон найдан хацаа дээр бид нар явж явах хэвээр. Нөгөө талдаа бол сая тэр үнс асгаад гүйжээ, овоон дээр гараад гүйжээ, ялгаа тэр үнс асгаж байгаа ир хүн гэдээ ярьж байгаа чинь бол бас л яг өнөөдөр бас нэг ийм эренб өнөөдрийн бас нэг ир шинжээ алдаад нэг юм шинж рүү ороод тийм ээ. Одоо ингэж байгаагийн бас нэг ёс заншил алдагдсан юм би Монголын язгуур бас нэг агуу зүйлүүд алдагдсантай холбоотой байхгүй да. Одоо ингээд яг эмэгтэй араас нь хараад яг эмэгтэй хүн шиг ингээд асар их нарийнхан юу өмссөн ингээд мангар юм сонин
хаврагнууд нэгээд амар хэрцээсэн те. Тэр ингээд амар ингээд цав цагаахан нөхдөд явж ирсэн гадаа. Тэр ийм юм уу гэж сүмэлдээ. Тэгээ тэрийгээс амар хөвчөж जैन боловсрч гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр 70 иргэн соёл бид нар аюух нэвтэрч явж байгаас энэ бас бодлого байгаа миний дүнрээ. Энэ газар нутаг баялаг усанд санаахсан хүмүүс чинь асар ихээр тэр соёлын довтлохоо гэж тэр соёлын гэрүүлтүүдийг хийж байгаа байхгүй. Одоо энэ асар их савнгийн дуу шиг зурагт гараад тэн дээр чинь бүгдээрээ хэмжээдий гэж гарч байгаа шүү. Тэгэхэд нэг залуу өнөөдөр энд сууж байгаа нэрээ найз охинтой болсон чинь хэмжээ аваад өчигд айгаа гоё таарчих гэдэг юм шиг санагдаа. Ингээд бидний амьдрал чигээр өөрчлөлт байгаа байхгүй. Энийний чинь эсрэг те. Энийний чинь эсрэг бид нар энэ үндснийхээ дархлааг яаж хамгаалж үлдэх вэ гэдэг тухайд өнөөдөр бас яриа болж байна. Энэ үндэсний дархлаа гэдэг чинь энэ үндэсний тусгай тогтнол гэдэг чинь бидний чинь зөвхөн хил дотор хил тойроод энэ хил манжааг хэлэхгүй шүү дээ тусгай тогтнол гэдэг чинь. Энэ тусгай тогтнол чинь 5 янз байна. Хэлний тусгай тогтнол. Одоо бидний чинь хэлэн дотор одоо ингээд sorry мори ингээд янз бүрийн юмнууд орж ирээд байгаа ч энэ тусгай тогтнол алдагдаж байна, сэмэлж байна уу? За нөгөө талд нь бол ахуйн тусгай тогтнол. Саяны дээр хүн сасгаад гүйж ирэх гэдэг чинь энэ ахуйн тусгай тогтнол нөгөө эмэгтэйчүүд юм оёх хэвээр бүтээх хэвээр үндснийхээ үйлдвэрлэлүүдийг хийх хэвээр. За ингээд дараагаар нь эдийн засгийн тусгай тогтнол. Саяны ахын ярьдаг тэр эзэн Чингис хааны мөнгийг дотроо бид нар нэг нэгэндээ хийлж урсгаж гадаадын мөнгөтэй ханш зэрэгцүүлж бид нар энэ мөнгөнд тэмдэгтийг ханшиг унгаж болохгүй байхгүй да. Эний чинь бол эдийн засгийн тусгай тогтнол гэж. За хэлийн тусгай тогтнол гэж. Өнөөдөр энэ хэлийг ингээд тойроод хамгаалж байгаа цэрэг ирсүүд баган болгон дээр чинь ингээд харуултаа зогсож шээ. Ингээд энэ 5 тусгай тогтнолыг бид нар хамгаалж иж өнөөдөр Монгол улс урсан тогтнож байна. Бид нар эх орон хүчилтэй байна. Бид нар эх орноо хамгаалж чадж байна гэж нүүр бардан хийж чадах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ганцхан хэлийн тусгай тогтнол маань нэг чүү амаа үлдсэн байгаа шүү залуучуудаа. 4 тусгай тогтнол болцсон ба шүү. 4 тусгай тогтнол одоо энэ чинь байхгүй болж байна. Нэг өдөр хэлийн тусгай тогтнол бол Монгол улс сонин байдлаар орно. Тэгэхээр энэ тусгай тогтнолуудыг сэрэг талаар л ахын ингээд шаттайгаар л ингээд бас яриад энд чинь үзээд байгаа байхгүй да. Тэгэхээр миний дүүнэр зөвхөн өөртөө шингээгээ зогсохгүй цаашаа энэ ахыхаа ярьж байгаа зүйлүүдээс цаашаа ингээд 5 байна уу 10 байна уу гэдэг хүмүүс нөлөөлье. Ингэж л Монгол байна. Зам уу? Басма. Аштад хийсэн байдаг хүн бол улс төр юмтай. Чи улс төрөөр оролцохгүй бол улс төр чамайг ямар та оролцоно гэд. Тэгээд улс төр таныг юу яг яаж оролцсон юм бэ? Та яагаад улс төрлөө оролцсон юм? За би нөгөө үгийн утгаар нь ихлэ тайлбарлаж. За улс төр та яагаад орох болсон юм бэ гэж. За хүмүүс заримдаа ингээл сонссон дуугаад явж явахгүй юм тэгэл тийм. Бөөх юмуд ярьдаг шүү дээ. Улс төр гэж. Энэ улс дотор бид нар чинь нэг улс юм байгаа үстэй. Энэ дотор төрсөн учраас би өөрөө оролцоод явж байгаа. Улс дотор төрсөн байгаас. Тэгэхээр биднэрт юу гэж ойлгох бид нарыг одоо улс гэж хэлэх үү? Хүмүүс улс гэж хэлэх үү? Хэлнэ тийм үү? Бид нар төрсөн үү? Төрсөн бидний цаг хугацаа явж байгаа юм. Тэгэхээр энэ улс төр гэдэг бол айл хүн энэ бүх хүнд хамаатай байна гэдэг юм. А түүнээс чи дуугаад явж чи эмчээ хийжээ. Одоо миний дүүгийн мэргэжил одоо юу вэ? Иргэцүүлчээ хийжээ. А бид нар энэ бус төр хийж гэж явж байгаа чинь энэ чинь өрөөсгөл байна. За өнөөдөр Монгол орныг нэг ээжтэй маань зөвлөвөл Монгол орн өнөөдөр бие нь ямар байгаа вэ? Та нар яг үннийг хэлж. Ер нь бол хэвтэртэй байгаа тийм. Ээж маань бие нь модчихжээ. За тэгсэн чинь жавхлан би дуугаад болно гэж. Ээжийг эмч ирээд янзлна гэж. Ингэж болох уу? Нийт юм. За чи их зүйч хэм блэ? Чиний эх орон өнөөдөр өвдсөн байна. Мэд нүүдэл.
Би их зүйлээ юм хэлтэй за. Ээжийг бол эмчилгээд янзлана. Тэр улс төрчид янзлах юм байгаа ч. Ингээд явснаас болоод миний дөө ээж чинь би юм утсан байхгүй та. Их орны би хөвдөрт орсон. Тэгэхээр миний дүүнраа та эмчч бай. Багшч бай. Та хинч бай. Чиний сэтгэл зүрхээр чинь Монгол урсж байгаа бол. Чиний сэтгэл зүрх чинь Монгол их орноо хайрлаж байгаа бол. Чи ямар ч мэрэгчлээ хэн байсан нэр юм хинч байснаас үл хамааран ээжийг асарч тэнхрүүлэх ёстой. Тэгэхээр завхан гэдэг ах чинь тэр ээжигээ би зөвхөн дуулаад явна гэж ээжигээ би муудчих гэж хайхыг хүсээгүй маа. Ээжигээ нэг толгойн түшээд нэг ус хийгээд та өгдөггүй өр хүүхэд гэж байдгүй. Би тийм муухай сэтгэлгүй өр хүүхэд байхыг бодоогүй маа. Үнэхээр ихэнхаа тэг сайхан ээжигээ энэ сайхан ээжигээ инээгээд баясаад босоод иртэл нь ээжигээ ачилж асрахын тулд бид нар төрсөн жавхан төрсөн байхгүй да. За минь ямар сайн. Таныг ингээд багаас нь нав баг байхаас ингээд сонсч ирсэн. Тэгэхээр би ингээд баг байхаасаа таныг сонсч ер нь элдв янзын гадаад соёл гэхээс илүү таны дуу сонсч ирсэн байхгүй. Тэгээд танаас өнөөдөр нэг хүсэлт байна. Тэгээд өнөөдөр болохоор Монгол ёс уламжлалыг хандлагын нэрсэн сайхан лекц яриа боллоо л доо. Тэгээд энэхүү лекцээрээ та монголоор байгаасаа гэдэг дуугаа аялаад өндөрлүүлвэл их сайхан бахаа гэж бодож байна. Хүмүүсийн нэг юм сэтгэлээр улам ингээд одоо шинэ иргэнийх тусам ингээд хүмүүсийн сэтгэл улам жижигрээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо шилбэл 13 дугаар зуунд дэлхийд нэгтгэж одоо ингээд эзэн шимээс хамаа дэлхийг нэгтгэж нэг дэлхий болгож харж ирсэн бол одоо ингээд одоо Монгол улсынхаа хүрээнд очсон юм бол 21-р зуунд одоо зөвхөн 21-р зуунд гэхэд хүмүүс нь одоо ингээд нутагаараа ингээд нутаг ус яс үнцээр ингээд хуваагдсан болчихсон. Одоо ингээд жишээлбэл увсынхын тим, одоо баруун аймгийнхэн тим, зүүн аймгийнхэн тим гэсэн ярилцлага тийм хоч гоншинтай болчихсон. Яг энэний талаар юу гэж боддог вэ? Энэ одоо юм тийм жалгад овны үзэлч гэх юм уу те? Энийг халах талаар ярил. За өнөөдөр энэ дүү ингэж танаас сонсоогүй бол ингэж юм л да. Одоо ингээд баруун зүгнэрээ хуваагддаг болчихсон. Нам эрсдэрээ хуваагддаг болчихсон. Холбоо хорнороо хуваагддаг болчихсон. Голын наад цаанаараа хуваагддаг болчихсон. Уулын ар өрөөрөө хуваагддаг болчихсон. Ингээд нэг ийм айхтар талцал байна гэж. Тэг энийг та юу гэж боддог вэ гэж асууж байна. За надаас нэг хөө асуусан юм аа. Чи одоо хөдөөний дуу дуулдаг одоо хотод юу хийж байгаа бэ гэж. Тэгэхээр би хариулсан. Чи харин энэ дэлгэсэн дэлбэг шиг нутаг дотор өөрийнхөө тархийг яагаад ингэж хувааж байгаа юм бэ залуу? Би Монголын газар шорон дээр ингэж хариулсан. 1, 2 чи намайг айхтар хөдөөний дуу дуулж ийн гэж бодоод байгаа юм бол би чамд хариулъя. Би хөдөөнийч биш, хотынч, хөдөөнийч дуу дуулдаггүй, хотынч дуу дуулдаггүй, би Монгол дуу дуулдаг гэж. Би хөдөөнийч биш, хотынч биш, би Монгол хүн юм шиг хариулсан. Тэгэхээр миний дөө тархин дотроо ямарваа нэгэн байдлаар ийм ялгаа зааг хийж байгаа бол тэр чинь бас энэ тархиа ингэж салгаж ялгаж ийм гэдэг чинь тэр чинь энэ дэлхийг уужгаар нь тэр чигээр нь хайрлаж явсан одоо өв дээдсийн үс чадчих дээ бид чинь. Тэгэхээр энэ дэлхийг бүр гарын ертөнцтэй Монгол ээжийн өргөсөн сүг бүргээ наранд очдог гэдээ бодлоо. 7 бурхан тэгж очтол нь өргөдөг гэдээ бодлоо. Ийм айхтар хүмүүсийн үсээр өнөөдөр нэг жижигхэн нам ярьсан те. Жижиг уулын ар өөр те. Баруун зүү ярьсан. Ингээ нутаг довж явах ярьсан. Яг нэг үг байхад ингээд яг энэ дэр мухарлаад хэлэхэд Монгол гэж нэг уул байна гэж төсөөлч. Уртаалт нь байгаа мөртлөө Монгол уул руугаа хүн өргөдөгдгөө. Залбирдаггүй. Тийм үү? Баруун талд нь байгаа мөртлөө тэр Монгол гэж уул руугаа нэг сайхан гэж хайрхан руугаа өргөдгөө. Хойд талд нь байгаа
сайхан буурлаж цацал сүгөө өргөд ингэдэг. Ингээд 400 800 зогсоос нь бүгд л одоо би нэг юм хэлэхэд энэ хамаг Монгол даяар одоо өвөр Монгол ижи хоошоо манай энэ сайхан Монгол ах дүүс минь гэж Монголын сайхан заяа минь гэж өргөчхөд дараа нь алтан наранд өргөдгийг шүү миний дэмрээ. Би энийг нүдээр маш олон ээжүүдийг харж байна. Тэгэхээр энэ гоё уудыг тооц хүчиж бүгдээрээ ингэж нэг өгд ээдсэн нэг улс олж бид нар өнөөдөр төрчхөд нэг мон голоос ууж ундаалжиж нөгөө амандаа амьдарч байгаа айлыг яагаад муулаад идэх юм бэ? Нэг л цул нэг ганцхан уул шүү дээ Монгол гэдэг чинь. А тэгсэн мэтлээ цагаан сараар овон дээр гараад ирнэ зандалч. Тэгсэн нэг л аяга муухаарсан мэтлээ тэнгэр минь авраач, тэнгэр минь Монголын авраач. Тэгсэн мэтлээ энэ чинь нөгөө нам юм. Тэр ийм хүмүүс өнөөдөр хоцрогдсон шүү миний дүнрээ. Хоцрогдсон юм биш. Таны бас абсолютно бороо шиг шаарч байна. Ахын одоо нэг хүмүүс цаг хором гэдэг. За би нэг. За сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би юу асууж байгаа юм бэ гэхээр өнөөгийн Монголд амьдарч байгаа охид залуус те нийгмийн хүрээлэлд байгаа хүмүүсийн маань те Монгол ёс жаягтай хандах хандлага нь буураад ирсэн байгаа те. Тэгэхээр эрт дээр үеэс өвгт айдсан маань ярьдаг байсан. Ир зоригч дайчин нэрийн ард нь хатан ухаан гэж ярьдаг байсан тийм. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй их шүргөлцөлдөл эр хүний хэмэр доройтно гэж тадаг байсан тийм. Тэгэхээр та Монгол эмэгтэй ёс жаягийн талаар жоохоо яриач. Та Монгол эмэгтэйг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Өнөөдрийн бидний энэ мандан бадарч байгаа ярьж байгаа зүйл. За ер нь хатан ухаан эмэгтэй хүн гэж ямар байх ёстой тухай асууж сурж байна юм байна. Тэгэхээр зэрэг өнөөдрийн бид нар ярьж байгаа бол өнөөдөр бид нар ингээд өөрсдийгөө ингээд ив нэгдлгүй байгаа, маш их ингээд талцалтай болцсон ийм байгаагаа харахаар бид нар боол заяатуулсан байгааз өнөөдөр яриад нэг цул болохын тухай ярьж байгаа маань хаан заяагаас эргээе. Дэлхийд жинхэнэ хаадын мусад гэдгээ батлая гэж би ахны яриад байгаа. Нөгөө талдаа хаан дээр хатан зүрх гэдэг холбоотой шүү дээ. Энэ үгийн үндсийг аваад үзтээ. Аюул занлыг хаадаг хүнийг бол эрхэм гэдэг байна шүү дээ. Хаан аач. Үгийн үндсээр бодъё. За одоо энэ ахыхын тайлбар шүү. Нөгөө талд нь хатан гэж сэтгэлийн хат үр хүүхдүүдэд суулгадаг. Монголын үр хоочийг маш их сурган хүмүүжүүлдэг. Тэр агуу том багш нар бол арталт нь бол одоо энэ гэргийнэр буюу энэ хатан ухаанд өсгөжүүл байсан юм а гэж Монголын түгшаачдаар бичсэн байна. Эмэгтэйчүүдэд нь гол учир байна шүү. Энэ манжчин улс ч одоо 200-300 жил хөөцөж одоо хорлох гэж оролцсон юм лээ одоо. Тэгээд энэ судлаад нэг юм хүн явж байгаа. Гэрэн цаад юм нь бол эмэгтэйчүүд л байдаг юм шиг. Ирчүүд нь явж эмэгтэйчүүдийн үгэнд ордог юм байна гэж. Тэгэхээр зэрэг энэ хатан ухаан гэдэг бол хат суулгадаг тийм ээ. Энэ зүйлүүдийг хийдэг ийм хүмүүс одоо дэндүү том бахархал. Үнэхээр Монголыг бол одоо жинхэнэ одоо энэ ариун хэвлэлтэд тээгч Монголоос хамгийн одоо үйлдвэрлэж хамгийн их одоо тэр энэ зүйлүүдийг бүтээгчдэр нь бол эмэгтэйчүүд юм аа миний дээрээ. Тэгэхээр энэ дээр бол дор эмгэх юм байхгүй. Бүгд үүрэг хариуцлага зөв хуваарлаад аваад явахд бол биднэрт бол дэндүү өгч байгаа миний дээр. Гоё асуулт байна. За миний дөрөөр чилж гэнэ гайг байна. За одоо тэр охин яагаад энэ залуу яагаад ингэж дүүргэж идэх вэ? За яагаад монголчууд их сонин шүү дээ. Нууж байгаа юм. Чи өнөө 40 юу болсон? Нөө 3 хүн мэддэг. Аюу сонин. За хийгээд үйл ажиллагаа хийгээд явж байгаа. Одоо ойрын хугацаанд оюутан залуустай мөн нийгэмдээ хийх сайхан үйл ажиллагаат нь юу вэ? Ойрын үед яг юу хийх гэж төлөвлөж байна вэ? Бодож байна гэдэг талаас хаваалцаач. За төлөвлөж байгаа ажил бол маш их байна. Манай Монгол мандна гэдэг нэг төсөл. Хэрвээ
хэрэгцээтэй бол ахын дүүнэртэй бол тэрийг танилцуулж болно. Нэг гонигтай нь бол энэ төрийн эрх барьж байгаа өнөөдрийн байгаа одоо надтай хамт Монгол хуралдаа гэж нэрийдэг сууж байгаа энэ хүмүүс бол ухахгүй байна. Миний ахийнхны боловлж байгаа Монголоо ингээд маш гоё хурдан сэрээгээд монголчуудыгаа энэ хэвээр маш гоё болгоё гэсэн миний нэг өчүүхэн бодлыг бол үнж хөндлөсөнгөө хүлээж авсангүй. Тэгэхээр зэрэг манай Монгол мандна гэдэг төслөө би одоо олон нийтэд зарлаад ингээд энэ жилийн хавар зун намар гэдэг ингээд дамжуулаад энийг ингээд танилцуулаад ер нь бол энэ Монгол түмэндээ хүргэнэ. Нэг ийм асуудал залуучууд руу маш одоо ингэж аваачна гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр тэр манай Монгол мандна гэдэг төсөл бол ерөөсөө үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, залуучуудтайгаа ингээд оюуны энэ харилцаа холбоог үүсгэх, за ингээд эв нэгдэл Монгол гэдэг энэ сайхан зүйл дээрээ бүгдээрээ нэгдэх, ямарваа нэгэн одоо ийм талцал, ийм хэрүүл тэмцэл, ийм зүйлүүдийг жигших, за ингээд өөрсдийнхөө хийж хөдөлмөрлөх бүтээж байсан тэр зүйлүүдээс сэргээж одоо ингээд ийм зүйлүүдээ гэсэн асар олон зүйлүүдийг төлөвлөсөн байж байгаа. Ийм зүйлүүдийг хийн. За хоёрдугаарт нь юу вэ? Ер нь бол энэ сая 2017 дугаар оны тэр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тэмдэглэлээ шүү дээ. Тэрэн дээр 11 сарын 10 хэднэр байлаа. Тэгэхэд яг энийгээ би одоо миний энэ сүлжээн дээр байж байгаа шүү. Тэрийгээ зарлаад би ингээд танилцуулсан байгаа. Төслөө. Тэгэхээр зэрэг тэр зүйлүүдийг ингээд аваад ингээд бол одоо танилцж болно тэгээд өнөр. Гэтэ ингээд маш их далаац дутчих бас нэг талдаа бол их одоо хичнээн ингээд сайн цаг ингээд ирнэ гэдэг ийм ирмэг хүсэл төрөөд байгаа ч гэсэн нөгөө талдаа дуу хоолой бол маш их багдж байна. Үнээр асар их хаалт боол ингээд нэг сэтгэлийн бохирдлоос нөгөө нэг талцаа энэ зүйлээс чинь бол асар их дарагдж байгаа шүү. Ахын урд нь ганцхан дуу дуулаад зүгээр Монгол даяар болгочдөг байсан. Одоо ингээд эн чинь шал өөр ертөнц байгаад шүү. Ийм бугалсан ийм хорт хавдар Монголыг ингээд дарчгаад байна шүү. Эсвэл нэг бул харч чулуу бидний өмнө тэгэлчээд байна шүү. Тэгэхээр зэрэг энийг сэмлэхийн тулд бол зөвхөн жавхлан биш. Асар олон бид нар ингэж хурааж дуулж Монгол түмэн нэгдчихэж тэр хүмүүст ухааруулна. Ухаарахгүй бол тэр хүмүүс бол гисгээд амсаж өстой яадаг нь байна одоо өстой нэг тийм болох байх. Иймэрхүү зүйлүүд болтол л одоо анх нь явъя гэсэн бодолтой байдаг. Дээр нь өрөө мэндэ хүргээд за хоолоос утсан байгаа учраас жоохон нам явах байх уучлаарай. За тэгээд би танд нэг санал хүсэл гэх юм уу нэг юм эхэлж гэлээ. Тэгээд нэг асуулт байна. За эхлээд санал хүсэл гэхээр одоо түрүү яг тийм нөгөө нэг хуваагддаг тийм жалгадав нүүцчих юм уу иймэрхүү юм гарч ирж байна. Энэ бол нийгэмд маш их тийм буруу сөрөг хандлагыг үүсгэж байгаа. За энэ гэхдээ бас энийг бас зөв хараад зөв эргүүлж болох юм болов уу гэж би боддог. Тэгэхээр энэ дээрээс юу байгаа юм бэ гэхээр за бид нар яг хамгийн эхлээд нэг түүхээр омгшдаг тийм аа. За тэгээд түүхээр омгшихын тулд яг бид нар ингээд аавгаа яриад аавынхаа өвөөгч юм уу ингээд эцэг дээдсэн ингээд яриад ирэхлээр бидний яг одоо дотроо тэр баяд ингээд халах гээд хуваагдаад байгаа энэ ялгаа маань гарч ирнэ. За тийм учраас энэ ялгаагаа ингээд гаргаж ирээд нэг яг ийм омгшлоор явах юм бол бид нар бас нэлээ юмд хүрх юм шиг санагддаг. Тийм учраас юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр 10 жилийн одоо ингээд сургуулиудад яг нөгөө нэг түүхийн хичээлийг зааж байгаа шүү дээ ерөнхий эрдмийн. Тэгэхдээ яг сум сумдаа ч юм уу одоо нөгөө нэг манай сумын онцлог түүх нь юу юм? Энэ сумынхаа түүхийг эзснээрээ бид одоо яаж хөгжиж болох юм гэдгийг бас нэг одоо зааж үгээсэй гэж боддгийн. Тэгэхээр тийм учраас танд юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр та яг ингээ боловсролын салбар руу нэлээд одоо ороосоо тэгээ боловсролын салбарт нэлээд бас нэг бодлого боловсруулах хэмжээд ч юм уу эсвэл янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. За тэгээд та бас энэ ярьж байгаа зүйлүүд чи яалтчгүй нь эрдэмтэн судлаач профессоруудын одоо энэ судалгааны ажилдаа хамаарах гэж ирнэ. Тийм учраас та энэ хүмүүстэй ер нь хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Энэ талаар асуух гэсэн. За баярлалаа. За сая манай Монгол мандна гэдэг төсөл тийм ээ. Ингээд хийгээд өглөө. Энэ бол бас чинь бас хэрэгжүүлэх гэж явж байгаа төсөл байхгүй юу? Өнөөдөр ч гэсэн яг манай Монгол төсөл дотор хамрагдж байгаа үндсэн санаанууд энэ дээр гараад явж байгаа юм байна. Ер нь ерөнхийдөө ингээд ахыхаа хан энэ бүх зүйлүүдийг ингээд та нар ойлгочлаа шүү дээ тийм үү? Ухаарчлаа. Тэгэхээр ерөөсөө энэ төслийн чинь гол зорилго нь энэ асар олон талцалгүй Монголоо гэсэн сэтгэлтэй ийм хүмүүсийг тарьж өгөх.
За ер нь эрдэмтэн байна уу, судлаач байна уу? Монгол хүн л байвал, монголоор гэсэн хүн байвал ахих нь нэг үг байдیں۔ Бүр 2000 хэдэн онд хэлжсэн. Ер нь эцэг өвгөд ч гэсэн бас энийг бодоод хэлдэг л байсан байх лээ. Зүгээр судлаад ингээд үзэхэд ер нь баг ястаа Монголыг хайрладаг бурхан байсан ч тэрнтэй тэмцэлтэн Монголын төлөө зүтгэр байсан ч жавхлан тэрнтэй найзлагч. Тэгэхээр зэрэг энэ Монголоо гэсэн сэтгэлтэй хинтэй ч ахын бол хамтарч байсан. Эрдэмтэн байна уу, хин байна уу, хөшин настай буурал байна уу, 3 настай, 5 настай байна уу, хамаагүй. Ингэж бид нар юмнаас гарах байхгүй. Нөгөө талаар одоо ингэ ясан цэсээр хүмүүс юу яадаг гэж, талцдаг гэж. За одоо тэр дүүгийн бас нэг асуусан асуултад төстэй асуулт орж ирж байна. Нөгөө хуваагдал тийм үү? За бүгдээрээ Монгол гэрийг гэр гэж тооцоод үзье. Монгол туурхтан гэж ярьдаг тийм үү? Тэгэхээр монголч нэг туурганд багтдаг байх нь ш, нэг гэр дотор. Тэгэхээр тоонгүй гэрийг гэр гэх үү? Одоо тоон нь халах дүн байл. Тийм үү? Халах барж байгаа. Үүд нь одоо аль нэг нь байл. Одоо аль нь ч юм те? Торгууд зүг чинь. Үүдэн хоомор нь бүрээд байл. Ингээд нэг хан юу байл. Тэгэхээр үнэгүй гэрийг Монгол гэр гэж нэрлэх үү? Тэгэхээр зэрэг энэ Монгол туурхтан чинь өөрөө нэгнтэйгээ ингэж хамт байж нэг цул болж иж өнөөдөр эвдээ нэг гэр гэж харагдаж нэг Монгол үндэстэн гэж харагдах болохоос биш. Түүнээс биш чи зайл би чинь агуу хүн би чи юм ястаа тэнд ч төрсөн ийм хүн болов шүү дээ. Ийм юм бодож байгаа, ийм ярьж байгаа хүн болов шүү дээ. Монголыг хаглан бутрахах тийм яриад явж байгаагүй шүү. Монголоо хорлоод явж байгаа. Эсвэргээрээ бүр одоо энэ ямарваа нэгэн хүмүүсийн захиалгаар явж байгаа юм. Чи бороод уу те. Чи чиста муу хүн байхгүй юу те. Энэ хүмүүс чинь бүгд ингэж өмгөр цагаан гэрийг бүтээж ингэж нэгнтэйгээ харилцсан ингэж Монгол одоо дэлхийд ингэж бадарч явсан ийм сайхан ясны усудаа. Тэгэхээр зэрэг энэ ингээд ойлгоцохоор зэрэг Монгол нэгийг төгөөсгч гэхээр Монгол хэрэг очих гээд Монгол руу очих гээд байгаа шиг бодогдохоор зэрэг талцах шаардлага байна бидэрт. Тэгэхээр эн чинь зүгээр ийм жижигхэн юмар л хүн бадраад ухаарчих хизээж имиж дахиж сөхөөд ах асуудал биш байхгүй. Тэгэхээр одоо энэ ямар нэгэн байдлаар одоо нөгөө харийн соёл нэг талаараа гулгаж орж ирээд нөгөө манай энэ газар нутагт шуулсан хүмүүсийн юм чинь гулгаж орж ирж бид нарт энэ янз бүрийн савнгийн дуур болгож энэ толгоо угаагаад нөгөө талд нь бид нарыг магадгүй талцуулаад байгаад байж магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ юмд бити орооцолдож миний дүүнэг ороороо тийм юу яриа гарвал шууд нухчин дараарай. Тэ. Шууд ухаарталтан толгоонд нь энэ зүйлийг хэлж өгнө. Монгол нэг гэр юм шүү. Монголын нэг яс цус, яс үндэс, Монгол нэг хүмүүр одоо баг нэг хамны нөх юм шүү, нэг хамны үдээр юм шүү. Тийм ээ? Нэг он юм шүү. Тулах баган юм шүү, бадрах галан юм шүү гэж ярьж өгөр миний дүүнэр. Цаанад дүүргий. Цаахан ингэ юу тэр бичиж байгаа барьж байгаа юмудаа хаачих юм.